За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За 2025 оны жил болгон одоо үндэсний статистикийн газарт хүргүүлдэг өмчийн тайлан мэдээ санхүүгийн тайлангийн нэгтгэлийн мэдээллийг энэ жил хэрхэн авах талаар видео танилцуулга хичээлийг одоо хүргүүлж байна. За энэ танилцуулга эхлэхийн өмнө бол манайхаас гарсан альбан бичгийг бас танилцуулъя. За манайхаас 2026 оны 3 сарын 6-ны өдрийн А-дроп 425 гэсэн альбан тоотоор төрийн байгууллагууд албан газар төрийн болон орон нутгийн өмчөд бүх хуулийн этгээдүүдэд одоо ийм нэг утгатай альбан бичгийг хүрсэн байгаа. За энэ альбан бичгийг бол бид одоо байгууллага болгонд бол цаасаар хүргэж бол чадаагүй. Бүх бичгийг одоо Apple систем болон альбан бичгийн цахим системүүдийг ашиглан одоо төрийн болон орон нутгийн өмчөд байгууллагуудад хүргүүлсэн. Тэгэхдээ одоо бас энэ бичгийг бас зарим нэг байгууллага аваагүй хараагүй өдрөх асуудал гарч магадгүй гэдэг үүднээс сургалтынхаа өмнө энэ бичгийн талаар бол товч танилцуулж байгаамаа. За уг бичгэн дээр бол ер нь бол 2026 оны статистик тайлан мэдээг бол 4 сарын 15-ны дотор хийж ирэхийг бол бүх байгууллагуудад бол үүрэг болгосон байгаа. За тэгээ үүний араас бол энэ альбан бичгээр бол одоо цахим системийг нэвтрүүлэх статистик тайлан мэдээг хэрхэн өгөх талаар одоо албан даалгавар зөвлөмжийг бол давхар хүргүүлж байгаа. За энэ зөвлөмж албан даалгавар маань бол дотооддоо бол өмчийн бүртгэл ашиглалтын чиглэлээр буюу одоо хөрөнгийн бүртгэлийн талаар ер нь ямар ажлуудыг зохион байгуулсан байх ёстой юм бэ гэдэг талаас нь албан даалгавар дээр бол тусгасан байгаа. За дээрэс нь мөн одоо манай шинэ систем маань өөрөө хяналт шалгалтын ажлыг бас бүрэн захимжуулах ажлыг хийсэн учраас үүнтэй холбоотойгоор байгууллагын хяналт шалгалттай холбоотой байгууллага дээр ер нь төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ямар төлөвлөгөөтэй хяналт шалгалт хийгдэх гэж байгаа юм бэ? Тэрнтэй холбоотой албан даалгавар зөвлөмжийн чин чанартай мэдээллийг бас энд хяналт шалгалтын чиглэлээр гэдэг өгд оруулж ирсэн байгаа. За дараагийнх нь нэг асуудал бол компани үйлдвэрийн газрын хувьд одоо бас энэ захим систем дээр зөвхөн хөрөнгө оруулахаас гадна тухайн байгууллага компани маань өөрөө одоо байгууллагынхаа компани засаглалын талаарх мэдээлэл, ашиг орлого алдагдлын талаарх мэдээллүүдээ одоо бас захим систем тайлагнадаг болж байгаа. За энэтэй холбоотойгоор компани үйлдвэрийн газрын хувьд бас ямар мэдээллүүдийг бэлдэж одоо ажилтнаа хийх вэ гэдэг талаас нь бол энэ албан даалгавар чиглэл болгосон энэ бичгэн дээр бол тодорхой зааж өгсөн байгаа. За энэ бичгтээ та бүхэн бас танилцаад одоо ажиллаа эхлүүлэх нь зүйтэй. Ер нь бол бид бол энэ альбан бичиг ер нь видео хичээл холбогдох бичиг одоо мэдээллүүдийг бол төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын PCSB Gov.cgmn гэсэн цахим хуудсан дээр одоо цахим систем гэсэн цэсэнд одоо байршуулж одоо мэдээллийг оруулж байгаа. Тийм учраас тэндээс та бүхэн бас энэ альбан бичгийн талаар болон холбогдох мэдээллийг бас авах зүйтэй. Ер нь бол байгууллагуудад бол энэ бичгийг бол цахимаар хүргүүлсэн. Тийм учраас үр дүнг нь бол бид бол бүх байгууллагт хүрсэн гэж үзээд одоо үр дүнг нь шаарднаа гэдгээ бол хэлж байгаамаа. За дараагийн юу нь бол одоо нэгдсэн цахим систем дээр хэрхэн одоо тайлангаа шивэх вэ гэдэг асуудлыг одоо шилжих вэ гэдэг асуудлыг бол ярьж байна. За ер нь бол бид бол 2026 оны одоо 25 оны жилийн эцсийн байдлаар 26 онд хийх одоо санхүү өмчийн тайлан мэдээ авах ажлыг бол ерөнхийдөө бол хоёр үе шаттайгаар хийж байгаа. Нэгдүгээр үе шат нь бол хуучин систем дээр 2025 оны орлого зарлага хөрөнгийн хөдөлгөөний асуудлыг бол хуучин систем дээр хийгээд электроны дүнг бол хуучин систем дээр тааруулахгүй. Хуучин систем дээр бол электр маань 2024 оны жилийн эцсийн байдлаараа байгаа учраас тэрүүгээр нь үлдээн. Угаасаа сая хуучин систем дээр он шилжих гэдэг товчийг дарахад одоо электр тэжнээ хөрөнгөн дээр тийм электр бодогдлаа гэж хуучин гардаг байсан бол одоо бол тийм мессеж бол гарахгүйгээр шууд шилжиж байгаа. Энэ он шилжих үйлдэлийг бол бид бол 6-7 сараас эхлээд бол шилжээд 2025 оныхоо орлого зарлагыг шивээд ингээд ажиллаа бол эхлүүлээ явж байгаа ихэнх байгууллагууд бол за шилжээгүй байгууллагууд нь бол одоо шууд шилжих товчийг дараад хөрөнгийн хөдөлгөөнөө хуучин програм дээр хийх ёстой. За ингээд хийснийхээ дараа шинэ програм дээр хөрөнгийн мэдээллийг татуулаад тэгээ шинэ програм дээрээ сангийн яамны цахим систем буюу FinForm систем дээр одоо санхүү байдлын тайлан үндсэн хөрөнгийн тодруулах тайлан хоёрын мэдээлэл маань манай систем дээр татагдаж орж ирж байгаа. За энэ татагдаж орж ирсэн тайлан мэдээтэй тулгалт хийгдээд тулгалтын үр дүнгээр одоо тайланга баталгаажуулж илгээснээр одоо бид бол 2025 оны жилийн эцсийн хөрөнгийн хөдөлгөөний мэдээллийг одоо баталгаажуулж авахын үйлдэл бол хийгдээ явж байгаа. За одоогийн байдлаар бол ер нь бол төрийн болон орон нутгийн өмчөд бүх байгууллагууд бол хуучин систем дээр бол баг он шилжих тавчаад дараад
хөрөнгөний хөдөлгөөний ажлыг хийгээд эд дундаа явж байгаа шиг байна. Одоо шинэ систем рүүгээ шилжих үйлдэлийг нь бас энэ хичээлээр бид дэлгэрэнгүй тодорхой тайлбарлаж өгье. За хуучин систем дээр одоо хөрөнгөний хөдөлгөөнөө хийхдээ бол өмчийн бүртгэл хөрөнгөний хөдөлгөөн гэсэн ийм хоёр тисээр орж ил ерөнхийдөө энэ удаагийн тайлангийн ажлыг бол хуучин систем дээр энэ хоёр тисээр орж ил ажил гэж бид зөвлөх байна. Харин тайлан мэдээ санхүүгийн тайлан гэдэг цэсүүдэр бол орох хэрэггүй. Энэ дээр байгаа энэ санхүүгийн тайлан гэдэг цэсэн дээр байгаа санхүү байдлын тайлан бол 2024 оны жилийн эцсийн балансч байна. Үндсэн хөрөнгөний хөдөлгөөн өөрчлөлтийн тайлан дээр магадгүй 24 оны орлого зарлах чинь холилдоод орсон ч юм уу замбраа муутай ийм дүн мөн нь таарахгүй ийм байж байгаа. За энэ тулгах цэсүүдэр бол бүрч орохын хэрэг байхгүй. Энэ бол одоо шинэ програм дээр энэ хөрөнгөний тулгалт энэ тайлантай холбоотой энэ бүх процесс маань бол шинэ програм дээр хийгдэх учраас энэ санхүү байдлын тайлан мэдээ гэсэн цэсүүдэр бол орох хэрэггүй. Зөвхөн өмчийн хөдөлгөөн, өмчийн бүртгэл цэсээр л орно гэсэн үг гэдээ ойлгочих болно. За өмчийн хөдөлгөөн цэсэн дотор бол тухайн байгууллага маань бол орлого 2025 онд шинээр хийгдсэн орлого байдаг бол орлогынхаа үйлдэлийг бол энэ орлого гэдгээр ороод шинээр бүртгэх гэдэг төвчийг дараад 25 оныхоо орлогыг шивнэ. За орлогоо шивэхдээ бол тухайн одоо хөрөнгө маань бол шинээр бэлтгэгдэж байгаа хөрөнгө учраас одоо илэгдэл нь бол 0 байна. Хөрөнгөний ашиглах хугацаа, ашиглалтанд орсон огноо холбогдох санхүүгийн мэдээллүүдийг оруулаад өгөх юм бол шинэ систем дээр илэгдэл нь өөрөө автоматар 2025 оны жилийн эцсийн байдлаар тухайн хөрөнгө ямар илэгдэлтэй байх юм бэ гэдэг нь өөрөө бодогдоод тооцоологдоод харагдчихна гэсэн үг. Тэгэхээр бол орлогоо бол ингээд нэг хүчлэн шивнэ. Илэгдэлтэй шилжиж ирсэн хөрөнгө байх юм бол тухайн хөрөнгөийнхээ илэгдлийг бас 2024 оны жилийн эцсийн байдлаар ер нь ямар байсан юм гэдэг байдлаар нь илэгдлийг нь бичээд өгчих гэсэн үг. Тэгээд тэр утгыг чинь ерөөсөө шууд 2024 оны илэгдэл юм байна гэд шинэ систем дээр таниад аваа явчихна. Илэгдэлтэй шилжиж ирээд хөрөнгө бүртгэгдсэн барьсан янз бүрийн үйлдэл болсон бол. За зарлага дээр бол хөрөнгийг данснаас хасах үйлдэлийг хийнэ. За энэ зарлагыг хийхдээ бол мөн адилхан одоо хөрөнгийн өмчийн бүртгэл цэсэн дотор байгаа бүх хөрөнгүүд маань өөрсдөө 2024 оны жилийн эцсийн байдлаар одоо хөрөнгөлөгцсөн илэгдэл нь бодогдсон байгаа. Яг энэ байдлаар одоо ингээд илэгдлүүд нь байгаа учраас энэ илэгдэлтэй л тухайн хөрөнгөө зарлагдчих. Зарлагдсны дараа одоо тухайн одоо хөрөнгө маань бол тэр үндсэн хөрөнгийн тодруулах тайлан янз бүрийн юм дээр бол яг 2025 оны баланс тайлан гарч байгаад тэгээд санхүү байдлын тайлан үндсэн хөрөнгийн тодруулах тайлангийн одоо хасагдсан хөрөнгөнд ногдох илэгдэлч гэдэг юм уу одоо тэр холбогдох бодогдоод яаж байгаа тэр илэгдлийн дүнгууд нь жоохон зөрж магадгүй. Гэхдээ эцсийн үр дүнгээр бол илэгдэл бол хасагдж байгаа хөрөнгөнд дагаал илэгдэл нь хасагдана, нэмэгдэж байгаа хөрөнгөний илэгдэл шилжиж ирсэн илэгдэл бол нэмэгдэл ингээд үр дүнд бол эцсийн үр дүнд бол нөлөө багтаа учраас ингээд шууд 2024 оны байдлаар нь зарлагдаад хасаад бүртгээд ингээд явчих хэвээр. За их засвар дахин үнэлгээ бол мөн адилхан яг энэ програм дээр хийдэг аргачлалаараа хийгээ явуучих нь ингээ хийгээ явуучих юм бол дараа нь бол одоо тэр шинэ систем рүү мэдээлэл татах үед бол одоо 2025 онд хийсэн одоо ийм их засвар байлаа гэхэд одоо их засварын эдгээр хөрөнгүүдийн одоо энэ шинэ балансын шинэ хөрөнгөлөгцсөн илэгдэл гэдэг энэ багны чинь шууд систем дээр 2025 оны одоо тухайн хөрөнгийн одоо илэгдэл нь ийм байсан юм байна гэдэг имийг ингээд өөрөө таниад ороод ирнэ гэсэн үг. Тэгээд эндээс 25 оны илэгдэл нь тэжүүгээд хуучин шинэ систем дээр өөрөө бодоо явчих учраас энэ дээр бол яг л аргачлалынхаа дагуу номжирмын дагуу ингээд бүртгэлээ хийчихээ гэсэн. За тэгээ эцсийн үр дүнгээ бол өмчийн бүртгэлцэсний одоо ингээд дансны ангилал тус бүрээр байж байгаа. За жишээ нь ингээд барилга байгууламж гэл ороход тухайн байгууллагын барилга байгууламжийн дансанд бүртгэлтэй байгаа одоо хөрөнгийн балансын үн хөрөнгөлөгцсөн илэгдэл гэдэг энэ 3 тоо байгаа шүү дээ хөл дүнд байдаг. За энэ 3 тооны зөвхөн санхүү байдлын тайланд туссан дүн гэдэг энэ 22 сая 736 гэдэг энэ дүн одоо танай одоо гаргаж чад байгаа санхүү байдлын тайлангийн үндсэн хөрөнгийн тодруулах тайлан ч юм уу байдлын тайлангийн чинь ч юм уу машин тоногдох хөрөнгөний хөл дүнтэй таарч байна уугүй юу гэдгийг шалгаад үзчих. Окей бүх юм окей болцсон байвал та хуучин програмаас дээрх бүх хөрөнгөний хөдөлгөөн орлого зарлагаа хийцэн байна гэж үзээд шинэ систем рүүгээ шилжээд хөрөнгө татуулах ажлыг хийж эхэлнэ гэсэн үг. За ингээд хөрөнгө татуулна гэсэн үг. За ер нь хуучин систем дээр ингээд хүмүүс одоо бас зарим нэг байгууллагууд ингээд хараад байхад андуураад одоо бүх хөрөнгөлөгцсөн илэгдлийг гараасаа тааруулах янз бүрийн механик ажлууд хийгээд өөртөө илүү ажилуудаад байгаа байдал ажиглагдаад байгаа. Ер нь бол
хөрөнгөний илэгдлийг бол хуучин програм дээр яв цав тааруулах гэдэг байх шаардлагагүй. Тэртээ дөрвөн шинэ програм руу шилжээд ирнэ. Шинэ програм дээр бол хөрөнгөний илэгдлийг засах боломжтой. Ер нь бол шинэ програм дээр хөрөнгөний нэр, марк, дугаар холбогдох жижиг мэдээллийг бол засах боломжтой. Харин энэ хуучин програм дээр байдаг одоо хөрөнгө салгах гэдэг ч юм уу, эсвэл одоо ингээд нэг хөрөнгийг одоо ангилж задлж бүртгэх барих ийм детальны ийм үйлдэлүүд бол шинэ програм дээр бол боломжгүй. Тийм учраас энэ үйлдэлийг бол та бүхэн хуучин програм дээр хийгээд шинэ програм руу хөрөнгөө татуулах нь зөв. Харин зүгээр нэг тухайн хөрөнгөн дотор ороод нэг нэр, нэршил, фото, зураг, нэг ойр зуурын тухайн хөрөнгөтэй холбоотой одоо бүртгэлтэй холбоотой мэдээллийг засах үйлдэл бол шинэ програм дээр хийгээ явах боломжтой. Тийм учраас одоо ер нь хуучин програм дээр хөрөнгөний илэгдлийг хүчээр тааруулж байгаад ингээд шилжчихсэн эдгээр улсуудын хувьд бол зөвлөхөд бол шинэ програм дээр бол бас одоо илэгдлээ давхар тааруулаа явах боломжтой учраас одоо тэрийг буцаагаад 24 он руу шилжүүлэн байрны эдэргээд ингээд ийм өөртөө ажил утсан ажил хийх хэрэггүй шууд шилжих нь зүйтэй. За хамгийн гол нь одоо шинэ програм руу шилжээд хөрөнгө татуулах үед бол хөрөнгийн одоо энэ тоо хэмжээнээс хамаарат одоо хөрөнгүүд бол задарч орох барих энэ асуудлууд байгаа. За энийг бол нэлээд сайн анзаарч авах хэрэгтэй. За жишээ нь одоо тавилгын төвшил дээр гэхэд одоо хэмжих нэгжээс хамаарат одоо энэ ширхэг гэж явах юм бол одоо энэ хувцсны шкаф гэдэг ширхэгээр 6 гэж явах юм бол 6 тусдаа хөрөнгө болж салж орно гэсэн үг. Гэтэл одоо иж үрдэлгээд одоо багчууд хүнсийн ширээ сандлын иж үрдэлгээд 4 ширхэг гэд ингээд тавьсан байх юм бол энэ 4 иж үрдэлтэй хөрөнгө юм байна гэдэг энэ ийм хөрөнгийг бол нэг хөрөнгө гэж ойлгоод ингээд оруулж байна. Гэтэл энэ цаанаа бол энэ ширээ сандал гэдэг маань 4 тусдаа 4 ширхэг хөрөнгө байгаа бол энэ хэмжих нэгж биед хэмжээг нь одоо иж үрдэл гэдгийг нь ширхэг болгож засах хэрэгтэй. Тэгж үжиж энэ 4 тусдаа салж өгнө. Эсвэл эсэргээрээ одоо нөгөө хивс дороож мороож тийм хөрөнгүүд байгаад одоо тухайн хөрөнгийн авиж энэ хэмжих нэгжин дээр метр квадрат гэж тавьдалгүйгээр авиж ширхэг гэж тавиад 100 м гэдэг ингээд тавьсан байх юм бол ийм хөрөнгийг бол 100 тусдаа нөгөө дороож чинь 100 хэсэг болгоод жижиглээд бүр ингээд татаад ирэх боломжтой учраас энэ хөрөнгийн хэмжих нэгж бит хэмжээнээс хамаарч хөрөнгө ингэж задарч ангирч орж байгаа шүү. Тамаа энэ тавилгын тогшол нийтийн эзэмшлийн хөрөнгө хоёрыг бол маш сайн анзаараарай. Энэ хэмжих нэгж гэдэг юм бол одоо жишээ нь энэ метр квадрат ингээд бүгд бол ингээд сайхан орж байна. Гэтэл одоо энэ багчууд хүнсийн энэ мод гэдэг хөрөнгө байна. За 40 ширхэг мод байдаг юм байна. Дахиад мод 400 ширхэг мод байдаг юм байна. Энэ 400 ширхэг мод чинь 400 тусдаа хөрөнгө болж орно. Тэгэхээр ингээд 400 тусдаа байх нь танай байгууллагт хэрэгтэй юм уу? Эсвэл нэг багц иж үрдлэр байх нь хэрэгтэй юм уу? Хэрвээ багцаараа ингэж байна гэх юм бол энэ дээр нь хэмжих нэгжийг нь одоо иж үрдэлч гэдэг юм уу, багцч гэдэг юм уу, одоо уртааш метрч гэдэг юм уу, ингээд энэ нэрээр нь сольж хадгалж bijиж хөрөнгөө татуулахгүй бол одоо шинэ систем дээр бол энэ хөрөнгүүд чинь бол задраад очих юм боломжтой байгаад байгаа юм аа. Тэгэхээр энийгээ бас сайн анхаараарай. За компьютер түүний дагалдах хэрэгсэл, офисын тоног төхөөрөмж, эдгээр хөрөнгүүд дээр бол нөгөө хөрөнгийн хэмжих нэгж бит хэмжээнээс гадна тусдаа тоо хэмжээ гэдэг хугдах юм байдаг учраас тэр тоо хэмжээнээс хамаараа задраа явчихж байгаа. Гэтэл одоо зарим байгууллагуудаас бас нэг ийм асуудал ярьж байгаа нь тоног төхөөрөмжн дээр 400 м урттай кабель биччихээд тоошрох дээр нь хэмжих нэгж хүчин чадлын болохоор одоо тоног төхөөрөмжийн үзүүлэлт чинь бол одоо машин тоног төхөөрөмж чинь хүчин чадлыг тодорхойлдог. За тэгэнгүүт нөгөө кабель бүртгэхтэй авчиад энэ дээр нь 8 core гэдэг одоо хэмжих дотроо хэдэн кабельтэй бэ гэдгээс хамаарат 8 core гэдэг энэ дээр нь хэмжих нэгжийн core тэгээд бит хэмжээн дээр 8 гэчихэд нөгөө ганцхан урт одоо цахилгааны ч юм уу одоо сүлжээний ч юм уу шилэн кабель байлаа гэж бодоход тэрийг авчиад энэ тоо хэмжээн дээр нь авчиад одоо нэг ширхэг кабель гэж оруулахгүйгээр авчиад бөөнөр уртааш метрийн тоог авчиад тавиад тэгээ 1 м кабелийн үнийг тавиад ингээд оруулчихсан байна. За энээс болоод одоо нөгөө тоног төхөөрөмжөндөө бүртгэлтэй байсан нөгөө хөрөнгө маань одоо уртааш метрийн хэмжээнээс хамаарат ингээд задарч орох ийм асуудал дээр гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дээр та бүхэн маш анхаарч одоо хөрөнгөө зөв задлаж оруулахгүй бол одоо шинэ систем дээр чинь бол маш төвөгтэй байдал үүснэ. Тэгээд тэрийг хайн байдлаар оруулах юм бол дараа нь нэгсэг хөрөнгүүдийн мэдээлэл засах барих янз бүрийн асуудал гарна шүү. Энэ дээр л та бүхэн шинэ систем рүү шилжихэд хамгийн онцгой анхаарах хэрэгтэй юм бол энэ байгаа. За би сүүлд нь шинэ систем дээр хөрөнгө татуулаад яаж тулгаж үзэх вэ? Яах вэ гэдэг талаас нь бол дахиад үргэлжлүүлээд тайлбарлаж өгнө. Тийм учраас энэ дээр бол энэ хуучин систем дээр энийгээ сайн анзаарч одоо шинэ систем рүү шилжих хэрэгтэй юм шүү. За гэтэл одоо зарим нэг хөрөнгөд ингээд дотроо
иж үрдлэр ингээ багцлаад аваачаа бүртгэгдсэн байдаг. Гэтэл дотроо олон деталь хөрөнгүүдтэй байдаг. Тэгээд хөрөнгө болгоно тусдаа танаа санхүүгийн програм дээр бүртгэлтэй байдаг байх юм бол энэ тухайн хөрөнгийг нэг ширхэгтэй хөрөнгө болгоны ардаар энэ өмчийг бүртгэлийг салгах гэдэг товчлуур байгаа. Энэ товчлуураар одоо хөрөнгөө салгаад 2 3 гэд салгаж байгаа ингээд хийх боломжтой. За тэгээ бас зарим нэг байгууллагууд дээр бол санамсаргүй байдлаар юм устгахчихсан эсвэл миний оруулсан юм алгуулсан барьцсан эдэрэгдэг ийм асуудал эдэр гараад байгаа. За тийм тохиолдолд бол бас програмын компани руу хандаад юм салгуулъя барь ингээ тэгээгээд байхаас илүүтэйгээр энэ хөрөнгө салгах гэдэг товчийг ашиглаад тухайн байхгүй болсон хөрөнгийг одоо өөр нэг байгаа хөрөнгийг салгаж угаад тэгээд нөгөө байхгүй болсон хөрөнгөө тэрний оронд засаж бичээд тэгээд одоо ингээд чөлөөтэй одоо ажиллах боломжийг бол хуучин систем бол бүрдүүлсэн байгаа. Харин шинэ систем дээр бол тухайн хөрөнгийг бол одоо салгах одоо ингээд наашин цааш нь болгох үйлдэлүүд бол ер нь боломжгүй болно. Цаашид бол засах үйлдэлж шинэ систем дээр байхгүй болно гэдэг ийм зарчим явж байгаа учраас энэ дээр бол онцгой анхаарад анханаас нь юмаа сайхан цэгцэлж авч ижиж цаашаа орох хэрэгтэй шүү гэдгийг бол хэлэх байна. За ер нь бол одоо ингээд хуучин систем дээр бүх юмаа ингээд цэгцэлж аваад орцсон байгууллага ингээд бүх юмаа нэг цэгцлээд авсан байгууллагын хувьд бол шинэ систем дээр ажиллахад бол цаашд бол ямар нэгэн хүндрэл гарахгүй асуудалгүй ингээд бүх процесс чинь ингээд хянагдаа явах ийм боломж бол бүрдсэн байгаамаа гэсэн үг. За хуучин систем дээр бол бас нэг байгууллагууд маань бол энэ тайлан илгээх гэдэг товчийг дараад байна. За тайлан илгээх товчийг дарснаар одоо та бүхний энэ хийсэн бүх ажил чинь блоклогдоод ингээд засах боломжгүй болчихж байгаа. За гэтэл одоо шинэ систем дээр бол хөрөнгө татуулах товчийг бол хэдэн ч удаа дарж болно тухайн байгууллага. За дунд нь би нэг юм санамсаргүй байдлаар энэ хөрөнгийг аваачаад 300 салгаад оруулчихжээ. Тэрнээс болоод миний юм худлаа ороод байна гэж үзэх юм бол эргээ хуучин систем дээр засах үйлдэл хийгээд ингээд ахаа шинэ рүүгээ татуулах боломжтой. Гэтэл тайлан илгээх гэдэг товчийг дарчих юм бол нөгөө тайлан чинь одоо холбогдох хорон нутгийн өмчийн газрын мэрэгчлэн рүүгээ шилжээд тэгээд та засах боломжгүй болчиход байдаг. Гэтэл хөрөнгөө татуулах юм засмаар байдаг ийм асуудал үүсч магадгүй учраас тайлангаа битгий илгээгээрэй. Хэрвээ тайлангаа илгээх товч дарчихсан бол тэр илгээх товчоо холбогдох мэрэгчлэн орон нутгийн аймаг орон нутгийн мэрэгчлэнгүүдтэй хандаад одоо энэ илгээх товчийг минь буцаагаад өгөөч, тайлангийн минь буцаагаад өгөөч гэж буцаалгачих. Ерөөсөө заавал тайлан тийм төлөвт байх хэрэгтэй гэдэг юмнаас хамаарахгүйгээр хөрөнгө татах товч ажиллаж байгаа учраас энэ тайлан бол заавал илгээх бол шаардлагагүй шүү. Тэрийг бол хэлчихье. За тэгээд янз бүрийн одоо он шилжих мэлжих төр товчийг бол хэрвээ он шилжээгүй байгуулга нь бол он шилжих товчоо дараад 26 оны гүйлгийн орлого зарлага хийх нь бол ойлгомжтой. Ер нь өмнө нь дардсан байгууллагуудын хувьд бол дахиж он бууруулах, он шилжээл ингээ наашаа цаашаа болоод байх бол хэрэггүй гэсэн үг. За тэгээ бүх хөрөнгөө бол 2024 оны электэлтэйгээ бол ингээд шинэ систем рүүгээ шилжнэ гэсэн үг. За шинэ систем дээр хөрөнгө татахад анхаарах зүйлийг нь одоо хэлье. За хуучин систем дээр бол ерөнхийдөө эдгээр зүйлийг нэлээд сайн мэдээд ойлгоцсон байх юм бол хөрөнгөө шилжүүлэхэд бол асуудалгүй баха гэж бодож байна. За шинэ систем дээр шилжихэд бол одоо бүх байгууллагуудад бол нэвтрэх нэр нууц уг одоо админ холбогдох мэдээллүүдийг нь бол бид 8-9 сарын үед одоо орон нутагт сургалт хийсэн 9-10 сарын үед бол нийслэлийн байгууллагуудад хийсэн байгаа. За эдгээр байгууллагуудаар бол бүгдээрэнд нь бол нэвтрэх нэр нууц үгийг бол үүсгэж өгсөн байгаа. За тэгээд энэний дагуу бол нэвтрэх нэр нууц үгээрээ одоо шинэ системд нэвтэрч орно. За тухайн үед бол бид бол нэвтрэх нэр нууц үгийг өгтөө бол одоо тухайн байгууллагын хуучин системд нэвтэрдэг одоо UB 481 гээд энэ нэрнийх нь араас Etgov гэмээр ч юм уу эсвэл Gmail байна. За зарим хүмүүс бол нөгөө тухайн хувь хүнийх нь мэйл хаягийг асууж байгаа ч ингээд янз бүрийн байдлаар ямарсан мэйл хаяг нэг нууц үгтэйгээр үүсгэж өгч байсан. За тэгвэл одоо тэр нууц үгээрээ одоо шилжиж болно. За тэр үед бол одоо бид бол байгууллагын систем дээр одоо UB 481 гээд нэвтрээд ороход ингээд ийм ирэх үүсэж байсан. За тэр үед бол бид бол бүх байгууллагуудад нэг тестийн одоо хөрөнгүүд бий болгоод тэр хөрөнгөн дээр ингээд хөрөнгийнхөө хөдөлгөөнийг хийгээд ингээд явгээд одоо 15 хөрөнгөний мэдээлэл оруулаад ингээд програм дээр тест хийлгүүлжсэн. Одоо тэр бүх үйлдэлүүдийг бүгдийг устгачихсан байгаа. Та нарын урд өмнө хийсэн томилсон тоолгын комисс, өмч хамгаалах байнгын зөвлөл, хөрөнгөний хөдөлгөөн, хүсэлт шийдвэр бүх үйлдэлүүд систем дээр устгацсан, систем хоосон
зөвхөн байгууллагын админ эрх бүртгэлтэй өөр юу ч байхгүй ийм хоосон систем та бүхнийг хүлээж аван. За энэ дээр та бүхэн 2025 оныхоо жилийн эцсийн байдлаарх бүх хөрөнгүүдэд татуулаад сангийн яамны цахим систем буюу FinForm системтэй тулгалтай хийгээд манай руу тайлангаа илгээх гэдэг товчийг дарснаар одоо та бүхний 2025 оны тайлан мэдээ хийх ажил чинь бол дуусах юм байнамаа. За үүний тулд бол эхлээд бол та бүхэн одоо тохиргоо зэсээр орж байгууллагын админ эрхнийхээ талаар эрхээ тохируулж өгөх ёстой. За одоо ингээд бид бол нээгээд өгчихсөн энэ админ эрхүүд дээр бол бид тухайн үед бол хувь хүний регистрийн дугаарыг мэдэхгүй байсан учраас регистрийн дугаарыг хоос орхио явуулсан баг. За энэ регистрийн дугаар одоо хүмүүсээс хувь хүмүүсээс одоо регистрийн дугаар гэхээр хувийн мэдээлэл зэтэл гэж бас ярьж магадгүй. Гэхдээ ер нь бол цаашид бол энэ регистрийн дугаарын утга учир нь энэ цахим систем цаашаа бол энэ мэйл хаяг нэвтрэх нэр нууц зүгээр цаашид бол орохгүй. Энэ бол дан систем буюу одоо та бүхэн e-Mongolia систем рүү хувийнхаа мэдээлэл юмыг үзэх гээд ороход бол одоо хувийнхаа дан системээр дамжиж ордог. Яг тэрнтэй адилхан төрийн өмчийн цахим систем дээр одоо ажил үүргээ гүйцэтгэх үедээ бол дан системээр дамжиж ордог. Ийм байдал руу шилжиж байгаа. Ер нь бол төрийн бүх цахим системүүд бол энэ дан системийн танилт нэвтрэлтийн дан системийг ашигладаг болж байгаа. За тэрний дагуу бүх хөгжүүлэлт хийгдээ явж байгаа гэсэн үг. За энийг тохируулахын тулд одоо ингээд одоо байгууллагын админ эрхтэй хүн маань одоо өөрийнхөө мэдээллийг засах гэдэг үйл дараад одоо регистрийн дугаар бичих гэхээр бичих боломжгүй байна. Ингээ өөрөө өөрийнхөө мэдээллийг бол засах боломжгүй. Энэ регистрийн дугаараа оруулж энэ холбогдох нэр мэдээллүүдэд үнэн зөв болгуулах ажлыг одоо аймаг орон нутгийнхан бол аймаг орон нутгийн өмчийн газартаа төрийн өмчт байгууллагын хувьд бол төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хариуцсан мэргэжилтэнтэй хандаж миний регистрийн дугаараар ингээ миний админ эрхийг баталгаажуулаад өгөөч гэдэг байдлаар хандах хэрэгтэй. За манай төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын бүх мэргэжилтэнгүүд бол дор бүрнээ өөрийн админ эрхүүдтэй админ эрхэн дээрээс энэ тохиргоонуудыг хийх бүрэн боломжтой байна. За 21 аймагт ч гэсэн аймаг болгоны админ эрх байна. Админ эрхэн дээрээс энэ тохиргоонуудыг хийгээ явах боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэний дагуу одоо энэ регистрийн дугааруудыг эхний ээлжинд тохируулах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо энэ байгууллагын админ эрхтэй хүн маань одоо ямар нэгэн одоо өөр төр ингээд нэмэлт ажлын байр авах гэхээр ингээд авч чадахгүй ч байх жишээтэй эсвэл хэн нэгэн хүнд эрхнээж өгөх гэхээр нэг дутуу ажиллаад ингээд систем бүрэн ажиллаж өгөхгүй байгаа. За тэгэхээр энийг тохируулгыг хийж авах. За энийг тохируулахын тулд бол одоо орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэнтэй хандан. За орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн маань бол одоо тухайн байгууллагыг одоо сонгоод за одоо энэ нийслэлийн өмчийн байгууллага учраас нийслэлийн өмчийн удирдлага гэдгээр сонгоод за тэгээд эндээсээ за UB 481 хайлаа. Чи цахим ажлын байр бодлоо юм руу орж. Мэйл хаягн дээр нөгөө байгууллагуудад маань дандаа мэйл хаягийг нь ингэж үүсгэж өгсөн учраас UB 481 гэдгээр нь хайчих. Нийслэлийн өмчийн удирдлага. За UB 481 8 go segment. За хайх товчийг даръя. За энэ маань яга гарч ирэх вэ ч юу? Чи байгууллагын хэрэглэгч гэдэг рүү ороогүй байна л да. Хяналтын системийн хэрэглэгч гэдэг дээр орчхоор чинь тухайн байгууллагыг хайгаад болохоо байцдаг. За энэ нийслэлийн засаг дарга гэдэг ингэж орно. За нийслэлийн засаг даргаасаа ороод одоо энэ байгууллага маань өөрөө чингэлтэй дүүрэгт байрладаг. За тэгвэл чингэлтэй дүүрэгт байрладаггүй чингэлтэй дүүрэг гэдгээр ороод чингэлтэй дүүрэг дотор багчууд хүнс гэдгээр нь ингээд хайгаад тухайн байгууллага олж болно. Эсвэл энэ мэйл хаягн дээр нь UB 481 1 гээд тэгээ хайх гэдэг товчийг дарахад багчууд хүнс гэдэг ингээд гараад ирнэ. За багчууд хүнс гэдэг гараад ирэнгүүт нь энэ дээр нь засах гэдэг товчийг дараад энд регистрийн дугаарыг хийж өгнө гэсэн үг. За би регистрийн дугаарыг зүгээр зохиогоод хийчихье. За хагас за 2 хагас 66 12. За дараа нь энэ багчууд хүнсийн нягтлан байвал нягтлан өөрөө энэ регистрийн дугаараа буцаагаад нийслэлийн өмчийнхэнд хандаад зөв болгуулж аваарай. Тэгэхгүй бол энэ дээр бол өөр хүний мэдээлэл татагдж байгаа шүү. За ингээ хураас татхад алдаа гарлаа.
гэж байна. За аль энэ удлаа бодох ш байна. Регистрийн дугаар зохиогоод хийсэн юм биш үү? За бодит регистрийн дугаар олж хий. За бодит регистрийн дугаар нь тэгвэл юу 8608 0815. За ингээд хийгээд үзье. За энэ маань яагаад хураас татах. За заримдаа энэ хурын сервис бас асуудал болоод байна уу яагаад вэ? За тэгвэл өөр нэг регистрийн дугаар шалгаж үзье. За ингээд мэдээлэл ингээд ороод ир. За өөрийнхөө регистр хийсэн чинь бол авчих боллоо. За яах. За ингээд регистрийн дугаараа хийгээд ингээд мэдээлэлээ татнаа. За энэ нэвтрэх мэйл хаягаа бол тухайн байгууллагын нэгтлэнгийн мэйл хаягийг мэдж байгаа бол тэр мэйл хаягийн солих хэрэгтэй. Утасны дугаараа солих хэрэгтэй. Нууц үг холбогдох мэдээллүүдийг нь хийх хэрэгтэй гэсэн. За нууц үгийг 1 2 3 болгоч. За энэ дээр бас нууц үгийг нь 1 2 3 болгоч. За хадгалах товчийг дарснаар за ингээд нөгөө хүний маань мэдээлэл маань регистрийн дугаар муугартай мэдээлэлтэй болоод ингээд ороод ирж байгаа. За ороод ирсний дараагаар бол одоо ингээд тухайн байгууллага маань бол захим систем дээр бол ажиллаа хийх боломжтой болж байгаа. За тэгвэл одоо энэ UP481 гэсэн захим ажлын байраас гараад дахиад UP481-ээр нэвтрээд ороод үзье. За ороод үзэх юм бол тохиргоо зэсээр орохоор үндсэн байгууллага гэдэг дотор орох юм бол тухайн хүн маань регистрийн дугаар мэдээлэлтэй ингээд холбогдох мэдээлэлтэй ингээд болцсон байна. За ингээд регистрийн дугаар юмнуудаа оруулсан бол одоо үүний араас одоо бусад захим ажлын байруудаа бүртгэх ажлыг хийнэ гэсэн үг. За ер нь бол хуучин бид бол 8 сарын үед нөгөө сургалт хийгээ явж байхдаа бол байгууллагын админ эрхтэй хүн маань бол бүх захим ажлын байруудаа өөрөө бүртгээд ингээд явж байсан. За тэгвэл одоо энэ удаа бол тэрийг болиулаад бас нэг арай жоохон өөрчилж өгсөн байгаа. За одоо энэ хүний нөөцийн мэрэгжилтэн гэдэг хүнийг бүртгээд хүний нөөцийн мэрэгжилтэнгээс одоо дараагийн бусд хүмүүсээ бүртгэдэг ийм зохион байгуулалтын юм орж ирсэн баг. За тэгвэл хүний нөөцийн мэрэгжилтэн ингээд регистрийн дугаар холбогдох нэрээр ингээд нэвтрэх нэр нууц үгийг үүсгээд бүртгэж гэн. Бүртгэжгэнгүүд хүний нөөц маань өөрөө захим систем дотроо өөрийнхөө байгууллагт ажилладаг бүх хүний мэдээллийг одоо захим систем руу хүний нөөцийн мэдээлэл оруулаад явуучих. За жишээ нь одоо туршаад үзье хэвтүүлээ. За албан тушаал. За энэ юу ч. За энэ дээр нэг бас нэг регистрийн дугаар. За энэ регистрийн дугаарууд ч гэдэг. За 7009 0606. За нэг ийм регистр байна. За хураас татах. За амар жаргал баас гэдэг нэртэй хүн байж. За ингээ хурын мэдээлэл нь ороод ирлээ. За утасны дугаарыг нь хийж өгнө, нууц үг нь за 1 2 3-аар нь хийчихье. За тэгэд UP481 гэдэг мэйл хаягаар орохгүй нь ойлгомжтой. За UP481-ийн доогуур зураас татаад хүний нөөц гэдгийн HSG тавьчих. За тэгээ UP гэдэг ингээ нэвтрэх нэр мэйл хаягийн зохиогоод өгчлөө шүү. За ингээ бүртгэх товчийг дарахад одоо ингээд хүний нөөцийн мэрэгчлэлтэй амжилттай бүртгэгдлээ гэсэн. За нөгөө байж байгаа. За save гэдэг товчинд авчиг. Ctrl Shift R. Ер нь бол одоо энэ интернет орчинд ажилладаг програмууд дээр бол Ctrl Shift R гэдэг товчлуурыг дарах бол хамгийн хурдан одоо reset хийгээд системээ хөгжүүл бүх юм нь жигд ингэж шалгагдаа явдаг учраас энэ бас их ашигтай байдаг байна. За ингээд ороод ирсэн байгаа хүний нөөцийн мэрэгчлэлтнийг бүртгэжлээ. За хүний нөөцийн мэрэгчлэлтнийг бүртгэсэн бол одоо хүний нөөцийн мэрэгчлэлтний хэрэгээр ороод үзэх юм бол хүний нөөцийн мэрэгчлэлтэн маань ерөөсөө хүний нөөцтэй холбоотой мэдээлэл харуул болж байгаа. За дэлгэрэнгүй хүний нөөц гэдэг рүү орлоо. Удирдлага гэдэг дээр бол компани үйлдвэрийн газрын хувьд бол энэ одоо гүйцэтгэх захирал эрх хөхийн албан тушаалтныхаа мэдээллийг оруулах гэдэг. Угаасаа тэр манай албан даалгавар дээр ч гэсэн бичээтэй байгаа. Компани бол үйлдвэрийн газар бол гэж байгаа энэ холбогдох мэдээллийг оруулаарай гэсэн байна. За бусад энгийн байгууллагуудын хувьд бол одоо тухайн хүний нөөцийн ажилтан маань өөрөө загвар Excel-ийн файлыг татаж авсан Excel-ийн файлн дээрээ одоо хөрөнгийн хүний нөөцийнхөө мэдээллийг сайхан бүгдийг ингэ зоож тавиад мэдээллийг нь одоо бүртгэх гэдэг товчийг дараад Excel файлаас оруулах гэдэг товчоор дараад оруулах юм бол одоо ингээ хадгалсан темплейт файлыг шууд ингээ интернетээс татаад оруулчих
боломжтой. Нэг ийм нэг боломж байна. За нөгөө нэг боломж нь бол хүн болгоныг гараас бүртгэхэд явахын боломжтой. За гараас бүртгэх гэдэг дээр нь бол одоо тухайн хүний регистрийн дугаарыг бичээд тэгэл одоо ингээд холбогдох мэдээлэл юмнуудыг ингээд оруулаа явна гэсэн үг. За ингээд хүний нөөцийн бүх мэдээллүүд ингээд одоо хүний нөөцийн ажилтан маань ер нь бол байгууллага дээр бүх хөрөнгүүдээ оруулаад ингээд явна. За энэ дээр бол хүний нөөцийн мэдээллийг ингэж оруулж байгаагийн утга учир нь бол цаанаа бол тухайн хүний нөөц дээр энд бүртгэгдсэн хүн болгон өөрийн гэсэн хөрөнгө хариуцж байгаа юу? Одоо нэг эд хариуцагч мөн үү гэдэг мэдээллүүд цаашид бол нөгөө няруу гэдэг цахим ажлын байран дээрээс хөрөнгийг картжуулах одоо танай байгууллагын бүх хөрөнгө тодорхой нэгэн ажилтан дээр хуваарлагдаж картлагдаж явдаг. Энэ үйлдэлүүд манаас давхар энд хийгдэж байгаа. Тэгээ нөгөө талдаа бол бас давхар нэг сумаар хоёр дуулаа гэх чинь хүний нөөцийн мэдээлэл нь ороод хүний нөөцийн ажилтан тэр хүнийхээ регистрийн дугаар холбогдох мэдээллийг бүгдийг оруулж байгаа учраас одоо цахим ажлын байр үүсгэхэд бол ямар ч асуудалгүйгээр тэр хүний нөөцөөсөө шууд сонгоод ингээд оруулах явах боломжтой. За ингээд хүний нөөцийн ажилтан маань хүнээ бүртгээд ингээд орсон бол орсны дараа одоо админ эрхэн дээрээс нөгөө тухайн хүний нөөцийн ажилтнуудаа одоо цахим ажлын байруудын хуваарлах ажлыг хийх юм гэсэн үг. Одоо хүмүүсийн нэг үрчлэн бүртгэдэг байсан бол болцсон гэсэн үг. За үндсэн байгууллага гэдгээр ороод цахим ажлын байр нэмэх гэдэг төвчин дээр энэ дээр дарах юм бол хүний нөөцөөр оруулж ирсэн ажилтны мэдээллүүд энд байж байна гэсэн. Өөрөөр хэлбэл танай байгууллага 100 ажилтан тавил 100 хүний мэдээлэл энэ дотор скроллдоод гарна. Эндээс дорж гэдэг хүнийг сонгосон хүн чинь манай байгууллагын дарга юм шиг бол байгууллагын дарга гэдэг цахим ажлын байрт болчихно гэсэн. За тэгээд багчууд хүнсийн байгууллагын дарга юм байна. За албан тушаалын тим. За регистрийн дугаараа энэ хувь хүний мэдээллүүд маань бол энд байгууллагын хүнийг сонгоход энэ мэдээллүүд бол автомат өөрөө ороод ирнэ. За тэгээ хураас мэдээллийг шалгаад нэг чеклээд окей байж гэх юм бол энэ мэдээллүүд зөв байх юм бол бүртгэх гэдэг төвчийг дараад болоо. Нууц үг юм уу гинэ тэрэ эдэр гэж юм үүсгэхгүй. За үүний одоо бол ингээд цахим ажлын байруудаа бүртгээ явж байгаа. За одоохондоо бол бид бол өнөө маргааштай бол яг тэр тооллогын комисс, байгууллагын дарга тэгээ тэр бусад одоо бид нөгөө 10-11 сарын үед одоо сургалт хийж байсан үеийг шиг бүх цахим ажлын байрыг үүсгээд ингээ явхаасаа өмнө эхлээд одоо хөрөнгөө татуулах шин системдээ шилжих гэдэг ажлыг нэг номерт хийх хэрэгтэй байна. Үүний дараагаар үе шаттайгаар саяны тэр хүний нөөцийн мэргэжилтнэрээ хүмүүсээ бүртгээд цахим ажлын байруудаа үүсгээд ингээ явна гэдэг зарчмын дараалалаар одоо юм хийгээ явах хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр үүний тулд бол эхлээд бол ер нь бол манай байгууллагын админ эрхүүд бол дандаа голцоохон байгууллагын нэгтлэн бодогч нарт байгаа. За юмыг яаж бодохоо зарим нэг байгууллага бол ерөнхий нэгтлэнтэй доороо бүртгэгч хэрэгтэй гэдэг болох юм бол яг хүний нөөцөөрөө хөрөнгийн нэгтлэнгээ бүртгэж оруулчихад хөрөнгийн нэгтлэндээ бүртгэгч эрхийг нээгээд өгчвөл болно. Тэгээд бүртгэгч эрхээр нь хийж болно. За ихэнх жижиг байгууллагуудын хувьд байгууллагын нэгтлэн өөрөө байгууллагын админ эрхээ давхар аваа яваад байгаа байдал ажиглагдаад байгаа. Тэгэхээр энэ байгууллагын админ дээр одоо нөгөө юуныхаа эрхийг давхар эрхийг авах боломжийг би тайлбарлаж өгье. За одоо ингээд зөвхөн байгууллагын админ фо гэдэг ингээд байж байгаа. За энэ админ эрхээс бол татгалзах ямар ч боломж байхгүй. Энэ дээр бол устгадаг бардаг юм байхгүй. За нэмээд байгууллагын бүртгэгч гэдэг эрхийг авъя. За тэгээд бас энэ админ эрхтэй хүн маань өөрөө мэдээж нэгтлэн байгаа. Нэгтлэн чи өөрийн гэсэн бас эд дагуурс хөрөнгө хариуцдаг өөрийн гэсэн карттай картн дээр нь эд хөрөнгө байдаг бол байгууллагын ажилтан гэдэг цахим ажлын байрыг авах юм бол өөр дөр чи хөрөнгө картлагдана гэсэн үг. За ингээд хадгалах авчих юм бол одоо ингээд багчууд хүнсийн одоо нэгтлэн гэдэг хүн маань ийм эрхтэй болчихж байгаа. За ингээд хадгалах товчийг дарахад нууц гээд татчих гэнэ үү гэж байна. За 1 2 3 тэгээд хадгалах товчийг дарахад тухайн хүн одоо байгууллагын админ эрхтэй хүн маань өөрөө нэгтлэнгийн эрхтэй бас хүмүүстэй эрх нээж өгөх хэрэгтэй өөр дөр хөрөнгө картлуулах хэрэгтэй гэсэн үг. За энэ хүний нөөцийн ажилтан бас мөн өөр дөр хөрөнгө картлж байгаа нь ойлгомжтой учраас байгууллагын ажилтан гэдэг цахим эрх юм байна. Бас хүний нөөцийн мэргэжилт. За энэ байгууллагын ажилтан гэдгийн цаана бол ийм ажилтан гэсэн тэмдэглэгээтэй байгуулах хүмүүстэр бол эд хариуцагч болгож одоо няруу гэдэг цахим ажлын байрнаас энэ хүн бол манай байгууллагын энэ компьютер энэ тоног төхөөрөмжүүдийг эзэмшдэг юм аа гэдээ хуваарлалт хийх боломж нь нэгдэж байгаа гэдгээр энэ байгууллагын ажилтан гэдэг цахим ажлын байрын утга учир байгаа шүү. За ингээд байгууллагын бүртгэгч хэрэгтэй хүн маань ингээд эрхээ өөр дээр авчиж байгаа маа. За ингээд аваад авсан бол одоо хөрөнгөө татуулах боломжтой болно. За юмыг одоо ингээд янз бүрийн хөдөлгөөн өөрчлөлтийн янз бүрийн хийсэн бол заавал системээс гараад
эргэж нэвтэрч ороорой. Тэгэхгүй бол нөгөө нэг систем ч өөрөө тухайн хүнийг анхуул байгуулгын админ гэдэг тохиргоогоор нь харж байсан бол одоо бол давхар нэгтлэнгийн үүрэгтэй байна гэдгийг бол харна гэсэн үг. Дээрээс нь энэ хэрэглэгч гэдэг засаар ингээд ороод үзэх юм бол одоо тухайн хүн өөрийнхөө нууц үгийг эндээ сольжуулж байна. Цахим ажлын байраа, байгуулгын админ байна, байгуулгын ажилтны байна, бүртгэгч байна, албан тушаалын нэгтлэн бодогч байна гэдэг бүх мэдээллүүд нь ингээд харагдаж байна гэсэн үг. За ингээд бүх мэдээлэл болцсон байна гэж үзэж байгаа бол одоо хөрөнгийн мэдээллээ татуулах ажлаа эхлэхэд бол боломжтой боллоо гэсэн. За хөрөнгийн мэдээлэл татуулахаас өмнө бол хуулийн этгээдийн мэдээлэл гэж байгаа. За хуулийн этгээдийн мэдээллийг бол одоохондоо бол байгууллага дээр бол ямар нэгэн засах барих янз бүрийн үйлдэлийн товч бол нэгч товч байхгүй. Явандаа бол бид бол энэ багцууд хүнсийн одоо энэ улсын бүртгэлийн мэдээлэл одоо энэ захирлын мэдээлэл, энэ хувьцаа эзэмшигчийн мэдээлэл, хаягийн мэдээлэл, энэ холбогдох мэдээлэлээ засдаг энэ боломжийг нь бол одоо бид нар бас гаргаж өгнө. Одоохондоо бол ямар ч засах боломжгүй, хураас мэдээллийг шинжлэх боломжгүй яг ийм хатуу байдлаар байж байгаа. Ер нь бол бид энэ мэдээллийг бүх 21 аймаг төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэнгүүд нь өөрсдөө нэг хүрчлэн чеклээд эцсийн болгож оруулъя гэдэг байдал дээр суугаад ажиллаж байгаа учраас одоохондоо бол засах товч нь бол байхгүй. Явандаа бол энэ засдаг барьдаг мэдээллийн засдаг ийм үйлдэлийг бол оруулж ирж өгнө гэж үзэж байгаа. За энд бол хуулийн этгээдийн мэдээлэл байгаа. Юмыг яаж үзэх бас танай байгууллага мөн байна уу, биш байна уу, өөрийнхөө байгууллагаар орж байгаа юу гэдэг бас шалгаад үзэх үүднээс энийг хараарай гэсэн үг. За хоёрдугаарт бол хөрөнгөө татах гэдэг асуудал байгаа. За хөрөнгө татах гэдэг асуудлаас өмнө бас нэг дэд байгууллагын асуудлыг бас яриад байгаа юм. Одоо жишээ нь Автоврын үндэсний төв одоо гэдэг байгууллага байлаа гэхэд одоо доороо 21 аймагт салбартай, салбарууд нь бие даасан регистрийн дугаар байхгүй, салбар гэд байгууллага гэдэг салбарын одоо гэрчлэгээ хуулийн этгээд болж явдаг ийм байгууллагууд байдаг. За ийм байгууллагуудын хувьд бол эхлээд бол Автоврын үндэсний төвийн ерөнхий нэгтлэн бүх хөрөнгөө өөрийнхөө байгууллага дээр хөрөнгүүдээ татуулж авна. Татуулж авсны дараа салбар байгууллагуудаа энэ хөрөнгүүдийг хуваарлж өгөх ажлыг хийгээ явна гэсэн үг. За тэгээ хуваарлаад өгөнгүүд нь хуваарлж өгсөн эрх, хуваарлж өгсөн үйлдэл дээр нь салбарын ажилтнууд нь бол орлого зарлагын хөдөлгөөн янз бүрийн юмнуудаа хийгээ явна гэсэн. Тэгэхээр одоо бол ийм салбартай байгууллагуудын хувьд бол бүх юма хуучин систем дээрээ сайхан орлого зарлагаа бүгдийг эхлээд хийчих. За тэгээ хийгээд дууссаны дараа сангийн амны санхүүгийн тайлантай ерөнхийд нэг бүх дүнгээ нэг чеклээд окей байна уугүй юу гэдгийг бүх юма тулгачих. Тулгаад эхний ээж нь манайд нэг статистик тайлан мэдээгээ хуучин системээр орлого зарлагаа шивээд ингээд дүнгээ бариулчихж байгаа учраас тайлангаа манайд илгээчих боломжтой байна. За тайлангаа илгээсний дараа салбаруудаа эрх нээж өгөөд тэгээд салбаруудынхаа хөрөнгийг хуваарлах ажлыг хийгээ явах боломжтой гэж бид харж байгаа. Тэгэхээр одоохондоо салбартай байгууллагууд юуны тухайд хөрөнгүүдээ ээж тийш ингээд хуваахаас илүү одоо толгой байгууллагын админ эрхтэй нэгтлэн үнэн одоо бүх юмаа сайхан хуучин програм дээр бүгдийн чек тестлүүлчихэд тэгээ шинэ систем рүүгээ бүх юмаа татуулаад тайлан мэдээгээ одоо төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон орон нутгийн өмчийн газартаа хүлээлгэж өгчөөд үүний дараагаар одоо салбар байгууллагуудаа бүртгээд хүний нөөцөө бүртгээд ингэ явна гэсэн үг. За салбар байгууллагын бүртгэлийн юм дээр бол тусгаалan жижиг видео хичээл хийж оруулъя. За тэрийг бол та бүхэнд тусна тайлбарлаа явъя гэж бодож байна. За тэгээд хөрөнгө татах гэдэг товчийн талаар одоо тайлбарлаж өгье. За хөрөнгө татах товч маань бол ерөнхийдөө бид бас хүний хөдөлмөрийн хөнгөвчлөх үүднээс хуучин системээс татж байгаа. Хуучин системээс татахтаа бол одоо санамсаргүй байдлаар буруу татагдсан мэдээлэл нь худлаа зөрж орж ирсэн, эсвэл задрах ёсгүй юм задарч орж ирсэн эдгээр ийм асуудлууд байгаа бол энэ асуудлуудыг одоо чөлөөтэй бүх эрхийг нь одоо нэгтлэн бодогчд буюу байгууллагын одоо админ эрхтэй нэгтлэн бодогчдоо бүх эрхийг нь олгоод өгсөн байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо та бүхэн хэдэн ч удаа хөрөнгөө татуулаад ингээд болж өгнө болохгүй нэ гэдэг юм а чеклээд яг эцсийн байдлаар за манайх энэ гарааны цэгээс цаашаа шинэ програм дээр шилжиж явахад асуудал үгүй гэдэг болсны дараа хөрөнгө дахид татахгүй гэдэг баталгаажуулах товчийг дарснаар одоо хөрөнгө татгаа болох юм. За тэр болтол хэдэн ч удаа хөрөнгөө татуулж болно гэсэн үг. За хөрөнгө татуулахдаа бол дансны төрлөөр гэдгээр ороод одоо энэ дотор ингээд тухайн байгууллагын ямар хөрөнгө төвээг хөрөнгөний ангиллууд байж байгаа. За жишээ нь газар гэдгээр ингээд ороход одоо газрын захин одоо хуучин системээс газар татах гэж байж байгаа. За энэ дээр нь хуучин системээс газар татах гэдэг товчийг дарахад
одоо газар төрлийн хөрөнгийн тооноос шалтгаалаад хугацаанд нь төр хүлээнэ үү гэдэг ингээ гараад. За хайх төвчийг дарах юм бол энэ байгууллага одоо багцууд хүнс маань бол нэг газартай юм байна гэдэг нөгөө Чингэлтэй дүүргийн 16 дүүр ороонд байдаг үлээд нэг газрын мэдээлэл гарч ирж байна гэсэн үг. За ингээд дээр нь очиод дарах юм бол одоо хуучин систем дээр газрын мэдээлэл ямар байсан яг тэр талбаруудын мэдээллүүд ингээд бүгд ороод ирсэн баг. За тэгээд дагалдаад нөгөө гэрчлэгээ, кадастрын зураг, холбогдох бичвэрийн холбогдох мэдээллүүд нь бол ороод ирж байгаа гэсэн үг. За тэгээд энд дэвштэй нэгж талбарын дугаар хур системээс мэдээлэл татах гэдэг ийм товчлог байна. Юмыг яаж мэдхүү та эрхийн төрөлийн газрын зориулт мөрөлтийн хамтлаа мэдээллийг мэдэхгүй ер нь мэдж байсан ч гэсэн ер нь энэ хур системээс татах гэдэг төвчийг дарж хэрэгтэй. За тэгэхэд одоо энэ нэгж талбарын дугаар таарч байгаа тохиолдолд одоо хур системээс энэ газрын харилцаа геодит зураг зүйн газрын цахим системээс мэдээллийн шинжилгээтэй ороод байна. За тэр газрын цахим систем дээр шинэ багцууд хүнс гэхэд одоо ийм мэдээлэлтэй байна гэж байна. Ер нь бол энэ газар цэг гов цэг юмэ гэсэн энэ сайтаар ороод газрын зургаар харах гэдэг төвчин дээр нь дараад тэгээд тухайн байгууллага өөрийнхөө газрыг очиод сэлэгтлэх юм бол газрын чинь мэдээлэл ингээд дэлгэрэнгүй харагддаг шүү дээ. Бас зарим нэг хүмүүс бас одоо газрынхаа нэгж талбарын дугаарыг үнэн эсхийг мэдж чадахгүй нягтлах хэдрэ шаардлагатай болох юм бол одоо энэ байдлаар бол одоо газрынхаа мэдээллийг харах боломжтой. За жишээ нь одоо саяны байгууллагын нэгж талбарын дугаар гэхэд одоо ийм нэгж талбарын дугаартай хуучин нэгж талбарын дугаар нь ийм байна гэж байна. За тэгтэл одоо энэ нэгж талбарын дугаар нь одоо тухайн байгууллага маань өөрөө хөрөнгөн дээр бүгдгэхдээ зөв бүртгэж үгүй юу гэдгийг одоо энэ дээр ингээд нэгж талбарын дугаараа хуул тавиад тэгээ хураас татах гэдэг төвчийг дарахад. За энэ хурын төвч нэг алдаа заачихсан байх шиг байна. За ер нь бол ингээд хурын мэдээллийг ингээд шинжлэх боломжтой гэсэн үг. За ингээд газрын мэдээлэлээ татаад бүх юм окей болсон бол одоо доторх мэдээлэлээ шалгаад дутуу хөтөө мэдээллийг нь засаад ингээд явж байгаа. За ер нь бол бид бол одоо энэ хөрөнгийн маягтуудыг бүгдийг нь бол шинжилж байгаа. За бид бол 2026 онд улсын үзлэг тооллого болох гэж байгаа. Улсын үзлэг тооллоготой холбогдуулаад тооллогын маягт гээд одоо бид бол нэг маягтаар одоо тооллогоо хийдэг байгаа. Үндэсний статистикийн газраас баталж өгсөн. Тэр маягтан дээр хөөрхөн шинжилтүүд ороод ирсэн байна. Тэр шинжилтийн мэдээллүүдийг бас энд бүгдийн шин систем дээрээ шигтгэхэд оруулаад өгчихсөн. Жишээ нь одоо тэр хуучин систем дээр бол одоо газрын цахим системд нийцж өгдөггүй, мэдээлэл татагдж болдгүй юмнууд байсан бол тэрийг одоо бүгдийг яг газрын цахим системтэй тулгалт хийгээд одоо гэрээний төрөл нь ямар төлөвлөлтөй байдгийг, төлөв нь ямар төлөвтэй байдгийг, шийдвэрийн түвшин нь ямар түвшний шийдвэрүүд гардгийг эдэргээд ингээд бүх мэдээлэл ингээд шинжилээд өгсөн баг. Тэгэхээр энэний дагуу мэдээллүүдийг нь шинжилээд зөв болгоод мэдээллийн үнэн зөв болгоо хадгалчих юм бол та бүхэн дараа нь 2026 оны одоо 2 дугаар улиралд ч юм уу хийгдэх улсын үзлэг тооллогын үеэр одоо програмынхаа ажилтаа дахин зуралдаад байхгүй нэг сумаар одоо 2 тулай будна гэхчээр 2 ажил ингээд зэрэг хийгээд байх. Ийм бас боломж улсад байгаа. Тэгэхээр та бүхэн бас ингээд маягтаа ингээд мэдээлэл юм аа бол шинжилээд ингээд явах нь бол зүйтэй шүү гэж хэлж байгаа. За ер нь бол барилга байгууламж, газар, тээврийн хэрэгсэл 3 дээр бол нэлээдгүй том маягтын өөрчлөлтүүд бол орж ирсэн байна. За бусад маягтууд дээр бол зарчмын хувьд нэг их өөрчлөлт ороогүй, зарим нэг маягтууд бүр цомхонжуулсан байна. За ийм байдлаар бол өөрчлөлтүүд бол орж ирсэн байгаа. За ингээд газрын мэдээлэлээ татаад дууссан бол газрын үнийн дүн 41 сая 600 мянга таарч байна. За газар дээр бол элэгдэл боддог учраас энд бол яваа. За ер нь элэгдэл боддог хөнгүүдийн хувьд бол шулуун шугамын аргаар боддог юм байна. Сарын наривчлалтай боддог юм байна гэдэг юм ингээ харагдж байна гэсэн үг. За энэ бол багцууд хүлэгддэг байгууллага маань өөрөө бол үйлдвэрийн газар. Тэгээ яагаад сарын наривчлалтай шулуун шугамын аргаар бодож байгааг бол тухайн байгууллагын хүн бодвол өөрөө мэдж байгаа. Байгууллагыг нь төсөвт байгууллага гэж тэмдэглэсэн юм бол яасан юм бол энийг бас тодруулж хараарай. Энээс хамаарч элэгдэл бодох аргачлал маань өөрчлөгдөх боломжтой. За аргачлалыг өөрчлөхөд бол энэ ардлын цаган дээр дарах юм бол шулуун шугамын арга, жилүүдийн хэлбэр арга, үлдэгдлийг бууруулах гэх ийм 3 аргаас элэгдлийг сонгож бодож байгаа. За ихэнх байгууллагууд бол шулуун шугамын аргаар боддог. За жилүүдийн хэлбэр, үлдэгдлийг бууруулах арга гэдэг нэг жил байгуулах элэгдлийн хэмжээг одоо хурдан элэгдүүл дуусгах зорилготой ийм хөрөнгүүд төр бол энэ аргачлалуудыг ашиглаж элэгдэл боддог юм байлаа. За энэ аргачлалыг томоохон үйлдвэр компаниуд л ашигладаг юм шиг байгаамаа. За ийм байгаа. За тэгээ дотор нь бол тэр нөгөө аргачлал дээр бол наривчлал нь байж байгаа. За сарын наривчлалтай, өдрийн наривчлалтай. За компани үйлдвэрийн газруудын хувьд бол өдрийн наривчлалтай гэдгийг боддог. За сарын наривчлалтай нь бол төсөв байгууллагууд боддог. За жилийн наривчлалтай гэдэг нь бол бас
шулуун шугам арга байж болох юм гэдэг. Нэгтлэн бод хүртгэлийн олон улсын стандарт дээр бол ийм 3 янзын наривчлал байдаг учраас тэр наривчлалуудын бүгдийг энд оруулж өгөө явсан байгаа шүү. За ийм байна. За тэгвэл одоо дараа нь бид нар барилга байгууламжийг татуулж үзье. За хуучин системээс барилгын мэдээллийг татуулах гэдэг товчийг дарлаа. За барилга татлаагангууд энэ ногоон бичиг гарсны дараа цэвэрлэх юм уу эсвэл хайх гэдэг товчийг дарахад тухайн байгууллагын одоо хичнээн барилгатай байсан бэ гэдэг мэдээлэл харагддаг. За тэгвэл хуучин систем дээр хэд байж вэ гэдгийг харъя хэдүүлээ. За 6 барилгын мэдээлэл байж байна. За ингээд 6 барилга байж байна. 6 барилгын мэдээлэл бүх талбарууд нь сайхан бүртгэлдээд орсон байж байна. За тэгвэл одоо шинэ систем дээр ороод үзье. За барилгын маягт нэлээд өөрчлөгдсөн учраас хуучин системээс бас зарим талбарууд бүрэн орж ирэхгүй асуудал ихтэй болсон байгаа. За энэ дээр бол одоо ингээд барилга гэдэг ингээд орох юм бол за энэ яагаад барилга руу орчод байгаа. За ингээ барилга гэхэд эскаладны байр гэдэг ингээ орж ирж байна. За ингээ бүтэц гэдэг ингээ юмнууд орж ирж байгаа. За тэгээ фото зураг холбогдох мэдээллүүд нь энд харагдаж байна. Ингээ байж байна. За тэгээд засах бол ардлын үзгэн дээр дараад мэдээллийг нь засч болно. За энд бол барилгын одоо доторх бүтээцийн одоо буюу одоо 3-1 маягт одоо барилга байгууламжийн 3-1 маягт гэж байдаг үндэсний статистикийн газар бодолч гэсэн. Тэр маягт маань бас нэлээдгүй өөрчлөлт орчихсон байгаа. Энэ нь нөгөө барилга хот байгуулалт зураг зүйн ерөнхий газрын харилцаа геодит зураг зүйн ерөнхий газрын одоо урбан захим систем байдаг, барилгын захим систем. За тэр барилгын захим системтэй ер нь бол чаашд бол хурын сервисээр холбогдно. За хурын сервисээр холбогдохдоо бол энэ барилгын дугаар гэж байдаг юм байна. За барилгын дугаарыг оруулж өгснөөр барилгын одоогийн дугаар гэдэг талбарыг оруулж өгснөөр энэ доторх одоо энэ арга хийц бүтээцийн мэдээллүүд одоо энэ бүтээцийн мэдээлэл энэ дээврийн төрөлхөд налуу юу хавтгай юу гэдэг ингээд нэлээдгүй ингээд ийм өөрчлөлтүүд орчихсон байна. Тэгэхээр 3-1 маягтын тэр шинжилтийн өөрчлөлтийг бас энд оруулаад ирсэн учраас нэлээд олон маягтыг бөглөдөг болсон байна. За манай нэгтлэнгууд бол бид барилгын инженер биш ээ одоо энэ мэдээллийг мэдэхгүй чадахгүй гэдэг асуудал гарах одоо ухаан бол одоо тэрийг бол ер нь бол газрын харилцаа геодит зураг зүйн ерөнхий газрын тэр урбан системтэй одоо мэдээлэлээ сервисээр татаад ингээд мэдээ оруулах юм бол энэ дээр бол мэдээлэл нь орж ирэх юм байна. За хэрвээ тэр систем дээр барилгын чинь мэдээлэл байдгүй бол тэр урбан системтэй хамт одоо газрын аймаг бол аймагийнхаа одоо барилга хот байгуулалт зураг зүйн газартаа хандаад одоо энэ барилгынхаа мэдээллийг тэр системд оруулгуулчаад тэрний дараа хураас мэдээлэлээ татаад ингээд оруулдаг ч юм уу. Ийм байдлаар оруулах боломжтой. За эсвэл барилгынхаа одоо инженер техникийн ажилтан нэрүү сэлэсэр тэр хүмүүстэйгээ хамтар сууж байгаа энийг бөглөх ямар ч байсан энэ 3-1 маягтын мэдээллийг бол мэдэж байх хэрэгтэй. Байгууллагын нэгтлэн бол өөрийнхөө байгууллагын барилгыг ямар хийцтэй ямар барилга вэ гэдгийг бүрэн мэддэг байх хэрэгтэй л гэдэг ийм шаардлага өрөөнд энэ мэдээллийг энд оруулж ирсэн байгаа. За энүүгээр бол мэдээлэлээ шинжилж оруулаарай. Ер нь бол яг хуучин системээс орж болох мэдээллүүд нь бол бүгд ороод ирсэн байгаа. Ахаад дээр нэмэлт мэдээллүүд нь бол нэлээдгүй мэдээлэл байгаа. За жишээ нь хадгалах товчийг дараад үзье. Жишээ нь энэ бүртгэсэн байдал санхүүгийн данс сонгох, барилга байгууламжийн данс нь бүртгэлтэй байдаг барилга. За өөр данс нь бусад үнцүүрийн данс нь бүртгэлтэй барилгач байх магадaltaй байгаа учраас энэнийг бол ийм талбар орж ирсэн байна. За тэгээ усан хангамж ингээ нөгөө шин талбарууд мандаа ингээд ийм улаанаар ингээд тэмдэглэгдээд гараад ирж байгаа. Эдгээр шин талбаруудынхаа мэдээллийг та бүхэн одоо оруулах хэрэгтэй. За энэ ашиглалт барилгын ашиглалтын гэрчлэгээ гэж нэг юм байна. За энэ ашиглалтын гэрчлэгээ гэдэг маань бол дотроо бол өнгөөр ялгагддаг юм байна. Ногоон шар улаан гэдэг. Энэ ашиглалтын гэрчлэгээг бол аймаг орон нутгийн байгууллагууд маань бол ер нь эртнээс хөөцөлтөөд өөрийнхөө барилга дээр энэ ашиглалтын гэрчлэгээ гэдэгтэй болох ёстой байна. За энэ ашиглалтын гэрчлэгээг авснаар ерөнхийдөө бол тэр барилгын захим системд та бүхэн одоо энэ барилгынхаа бүх мэдээллийг оруулсантай адилхан болоод дараа нь барилгын системээс мэдээлэл татаад авах ийм боломжтой болж байгаа юм. За тэгэхээр энэ ашиглалтын гэрчлэгээний дугаар гэсэн энэ хэсгийг бол мэддэг байх юм бол одоо энэ асуудал бүрэн шийдэгдэх боломжтой гэж харагдаж байгаа. За дараагийн юм бол одоо ийм байна. За одоо мөн адилхан одоо элэгдэл бодох аргачлал элэгдлийн дүн үлдэгдэл өртгийн дүн гэж ингээ харуулж байгаа. За энд нэг асуудал бий. За ер нь бол одоо хөрөнгийн элэгдлийг бол бид бол дээд талд нь элэгдэл тооцох огноо гэдэг юм оруулаад ирсэн байгаа. За энэ огноог бол одоохондоо дефолтер 2025 оны тайлан явж байгаа учраас 2025 оны 12 сарын 31 ингээд тавьчихсан байгаа. За энэ дээр юмыг ялгахгүй 2026 оны 12 сарын 31 ингээд тавих юм бол 31 ингээд тавиад хайх гэдэг товчийг дарахад энэ элэгдлүүд автоматар өөрчлөгдөж байгаа. За харъя. За жишээ нь 44 саяын хөрөнгө 51 саяын хөрөнгө болоод ингээд дараа жилийн өдөрт энэ хөрөнгө ийм элэгдэлтэй байх нэ гэдэг
Энэ маягаар илэгдэл өөр ингээ автоматар бодоо явж байгаа шүү. Тийм учраас энийг ингээд засаад ингээ явах боломжтой гэсэн үг. За энэ би барилга гэдэг ангиллаар ороогүй бүгд гэдэг нийт хөрөнгөний жагсаалтаар орцуулчихсан түүнд газрын мэдээлэл харагдаад байна юм байна. За ингээд барилгын чинь ингээд бүх мэдээллүүд одоо нийт 7 хөрөнгө байгууллагын хэмжээнд бол татагдсан байгаа юм байна гэсэн үг юм харагдаж байна. За дараагийнх нь ээлжинд дансны төрлөөр за тээврийн хэрэгслийг татаад үзье. За тээврийн хэрэгсэл гэдэг хөрөнгө рүү орлоо. Хуучин системээс татах гэдэг товчийг дарлаа. За хуучин системээс татах гэдэг товчийг дарахад энэ дээр хайх товчийг дарахад 3 ширхэг автомашинтай байна. За бүрэн татагдаагүй бол дахиад одоо ингээд маш олон одоо тээврийн хэрэгсэлтэй эдэр ч юм уу ийм байгууллагуудын хувьд бол одоо орж ирэхгүй ч юм уу ингээд тал нь ороод ирсэн юм шиг байгаад байх юм бол энэ цэвэрлэх ч юм уу хайх ч юм уу энэ төвчийг хэд хэдуудаа дарахад их хөрөнгөний чинь бас жоохон удаан хугацаанд татах учраас тэрүүгээр ингээд тоон рефреш хийгдээд нэмэгдээ явдгийг шүү. Тэрийг анзаарчаарай. За жишээ нь одоо энэ хүнсний түгээлтийн автомашин гэдэг энэ машин байна. За энэ машин дээр ингээд аваад оронгууд энэ дээр тухайн тээврийн хэрэгслийн одоо мэдээлэл хуучин системээс ингээд татагдаад ороод ирж байгаа. За мөн адилхан хураас мэдээлэл татах гэдэг товчлогтой болцгоо. За хураас татах гэдэг товчон дээр дарахад одоо автотээврийн цахим систем дотор байгаа одоо тээврийн хэрэгслийн бүх мэдээлэл энд өөр орж ирэх юм. За автотээврийн үндэсний төв дээр одоо энэ дээр ингээд ийм машины мэдээлэл байж байгаа. Жишээ нь одоо Hyundai Mighty гэдэг 9401 нөгөө үнэхэ гэж. За ямиг гэж тухайн арлын дугаар нь худлаа байх юм бол мэдээлэл татагдахгүй байна. За тэгэхээр арлын дугаарыг эндээс авъя. За copy жуулаа. За Outbox гэдэг цахим одоо веб пууц байдаг шүү дээ. Outbox дээрээс машиныхаа улсын дугаарыг хийгээд арлын дугаарыг авчих боломжтой. Арлын дугаарыг нь авангуутаага зэрэг энэ тээврийн хэрэгслийнхээ мэдээлэл дотор ороод энэ дээр нь арлын дугаарыг энд оруулъя. Тэгээ хураас мэдээлэл татах гингүүд за саяны арлын дугаар худлаа байсан учраас мэдээлэл нь татагдахгүйсэн байна. Одоо ингээд татагдангууд Mighty маркийн цагаан өнгийн жолооны хүрдэн зүүн хөдөлгүүрийн багтаамж англи үйлдвэрсэн импортлсон гэдэргээд бүх мэдээллүүд нь ингээд ороод ирчихнэ. Яг энэ шиг газар барилга тээврийн хэрэгсэл хуулийн этгээдийн мэдээлэл бол одоо энэ 2026 оны тоолгоор бол бүрэн хураар дамжиж ингэ мэдээлэл шинжлэгдэж байгаа. За дээрэс нь сангийн яамны цахим системүүд бол FinForm, E-Balance, PIMS гэсэн системүүдтэй бас яг ийм хурын сервисээр манай систем бол холбогдсон байна. За цаашид бол авто замын систем, одоо зам гүүрийн систем, түүх соёлын дурсгалт зүйлсийн систем, оюуны өмчийн систем гэх мэт одоо ингээд төрөлдсөн бусад одоо яам агентлагууд төр байдаг системүүдтэй яг ийм байдлаар холбогдоод ийм нарийнчилсан мэдээллийг бол тэр системүүдээс татна. Санхүүгийн ажилтан мэргэжилтэн хүмүүс нь бол санхүүгийн одоо энэ хөрөнгөний мэдээлэлээ зөвхөн санхүүгийн мэдээллийн хэсгийг оруулаад мэдээлэл хадгалдаг ийм зарчим руу програм бол шилжих зорилго тавьж ажиллаж байгаа. Тэгээд бид энийг нэг далайлтар бүгдийг хийхэд бол бас төвөгтэй байна. Цаад програмуудын хөгжүүлэлт дутуу буруу байгаа адрес болоод жоохон удаж байгаа. Гэхдээ бол энэ бол 2026 7 оны хүртэлгүүд бол нэлээд өөрхөн хөгжүүлэлтүүд нь ороод ирэх байхаа гэж бодож байгаа. За эхний ээлжинд бол 2026 оны улсын хөдлөлт тооллого үеэр бол энэ дөрвөн төрөл дээр бол ийм хурын холболтыг хийж бүрэн тулгалтыг чеклэх энэ боломжийг бол бүрдүүлж өгч байгаа. За ингээд бүх мэдээлэл оруулсан бол хадгалах төвчийг дарахад одоо зарим нэг одоо автотээврийн цахим систем дээр байхгүй байгаа улсын дугаарын суурин гэдэг юм сервис дээр нь орж ирээгүй учраас энэ суурингийн мэдээллийг оруулна. За хөтлөгчийн төрөл бүх дугуйнд юм урдаа юм уу тэрийг нь оруулна. За тэгээд энэ зориулалт гэдэг дээр нь одоо нэг манайхын нэг өөрөө дотооддоо ангилдаг шүү дээ. Нэг Jeep, дунд гарын Jeep, Vaz машин. За энэс нь Jeep гэдгийг сонгоно. За тэгээд энэ үйлчилгээний ангилал гэдэг дээр нь үйлчилгээний ангил мод тусгай загварлалтын машин юм уу гэдгийг тэрийг сонгоно. За ингээд гайлын дотор төлсөн хэсэг гэдэг дээр нь чеклээд тэгээд машиныхын зураг мэдээллүүд нь бол энэ дээр харагдаж байгаа. За ийм машин байгаа юм байна. Энэ мэдээллүүд нь татагдаад ороод ирсэн байна. За ингээд хадгалах товчийг дарахад одоо ингээд тухайн тээврийн хэрэгслийн мэдээлэл бүр ингээд хадгалагдчихж байгаа. За ийм маягаар ингээд тээврийн хэрэгсэл барилга газар дээрийнхээ мэдээллийг хурдтай хамжиж жагаад ингээд мэдээллийн дүргэлтэд үнэн зөв болгож авах ажлыг ер нь хийж явах хэрэгтэй. Энэ бол улсын үзлэг тоолгоор хамт хийгдэн тэр үед бол бүх юмаа хийцэн байх юм бол та нарт бол ажил чинь төдий ч нэл хөнгөн байх болно гэсэн үг. За ингээд тээврийн хэрэгслийн мэдээллийг татуулчлаа. За
За ер нь бол тээврийн эрсдэл дээр бас давхар нэг юм тайлбарлаа явчихё. Хөрөнгийн элэгдэл гэдэг юм бол яаж орж ирж байгаа вэ гэхээр одоо энэ бодогдож байгаа элэгдэл бол 2025 оны 12 сарын 31-ний байдлаар тухайн хөрөнгийн элэгдэл бол 16 сая төгрөг байна гэж гарч ирж байгаа. За тэгвэл энэ дээр засах гэдэг товчийг дараад ингээ орох юм бол одоо нодингийнх нь элэгдэл буюу хуучин програм дээр би элэгдлээ битгий засаарай гэдгийн учир нь элэгдлийн анхны утга гэдэг дээр одоо нодингийнх нь элэгдэл байж байгаа. За энийг энд оруулчих нь элэгдлийн анхны утга оруулсан огно гэдэг нь эндээ байж байна. За тэгэхэд энд 2023 оны 8 сарын 21-нд ашиглалтанд орсон гэдэг нь санхүүгийн програмтай таарч байна уугүй юу гэдэг тэрийг ашиглахаарай. Ашиглах хугацаа нь 10 жил ашиглана гэдэг нь үнэн үгүй юу тэрийг хараарай. Ингээд энэ мэдээллүүд үнэн байх юм бол энэ саарлнуудын дээр байгаа автоматар бодогдож байгаа хоригдлогдсон элэгдэл үнэн зөв бодогдно л гэсэн үг. Тэгээ үлдэгдэл өртгөн өөрөө бодоо гараад ирж байгаа. За энэ маягаар ингээ хөрөнгөний элэгдлийг тулгаад үзээрэй. За нэг мөнгөний зөрөө мөрөөгөр төр зөрж байгаа оронгийн наривчлаас болж тэгж зөрж байгаа гэдэг асуудлыг бол бид бол нэг тэгж нарийн харгалзахгүй байгаа. Санхүүгийн програм хэдэн оронгийн наривчлаар тооцож байгаа юм. Өмчийн програм хэдэн оронгийн наривчлаар тооцож байгаа юм. Тэрнээс хамаарат бол мөнгөний зөрөө гарах магадaltaй. Гэхдээ том зөрөө бол баг гарахгүй. За юмын яаж мэдхөө зарим байгууллагууд бол одоо нэг хуучин програм дээр элэгдлээ бүгдийг гараасаа засаад оруулсан ийм байгууллагуудын хувьд бол энэ элэгдлийн анхны утга дээр нөгөө гараас зассан элэгдлүүд нь ороод ирсэн байна. Тийм байх тохиолдолд бол энд 2024 оны 12 сарын 31 гэдгийг 2025 оны 12 сарын 31 болгоод ингээд хадгалах товчийг дарах юм бол програм өөрөө энэ 25 оны элэгдэл нь энэ юм байна гэд энэ элэгдлээс чинь цааш элэгдлээ нэмж байгуулад ингээд бодоо явах боломжтой гэсэн үг. За ийм маягаар байж байгаа. За цаашид бол ер нь бол энэ хөрөнгөн дээр засах гэдэг товчийг дараад ингээд элэгдлээ ингээд чөлөөтэй засаад байдаг ийм боломж байхгүй шүү. Одоо койкагийн санаж байгаа хуучны нэгтлэнгууд бол мэдж байгаа. Койкагийн систем дээр бас яг ийм элэгдлийн анхны утга оруулсан огноо тэгээд элэгдэл тооцох огноо гэдэг юмнууд бүгд байдаг байсан. За тэн дээр бол байгууллагуудын нэгтлэнгууд бол одоо хүчээр элэгдлийн анхны утга руу тоошхаад нэг өндөрхөн үнийн дүнтэй эдэр элэгдэл хөрөнгөн дээр бөөн дүнгээр нь элэгдлийн анхны утгыг хүчээр засаад ингээд ловрийн аргаар ингээ юм тааруулсан бол тийм хүмүүс цаашаа хол явахгүй шүү. Бид бол 25 оны одоо энэ тайлаа авах үеэр бол энэ бүх үйлдэлийг бас чөлөөтэй ингээ засах боломжтойгоор ингээ тавьж байгаа боловч 2026 оны жилийн эцсийн тайлан 2027 онд авахдаа бол ямар ч засах товч байхгүй. Зүгээр л та бүхний 25 оны элэгдэл энэ шүү. Энэ дэр шинэ бодож байгаа элэгдэл чинь энэ шүү. За тэгээд энийгээ цааш нь үргэлжлүүлэх гаргаа явуул гэдэг шаардлага тавина. Хэрвээ алдаатай бодсон байх юм бол санхүүгийн програм дээр алдаагаа засал гэдэг шаардлага тавина. Элэгдэл чинь буруу бодоод байгаа бол санхүүгийн програм чинь буруу бодоод байгаа юм яагаад. Дээрээс нь одоо санхүүгийн програм одоо дамаа хоногийн наривчлалтай элэгдэл бодож байхад бол маш их зөрөөтэй бодоод байгаа юмнууд хажиглагдаад байна. Тэгэхээр энэ зөрөөтэй бодож байгаа энэ асуудлуудаа бас санхүүгийн програм дээр эртнээс засуулах ажлыг хийгээрэй. Бид сангийн яамтай хамтраад одоо энэ санхүүгийн програмын элэгдэл боддог аргачлалыг яг нэг стандартад оруулъя гэдэг ийм юм яриад байна. Тэгээд энэ дээр бол бас хоёр тал уулан дэмжээд бол танах энэ юм тодорхой болгочоод бид нэгтлэн бодох хөтөлбөрийн институтээр дамжуулаад бүх санхүүгийн програмуудад чиглэл өгөөд ингээд явъя гэдэг юм яриад байгаа юм. За тэгвэл бол та бүхэн бас наанаасаа бас манай ингээ хөрөнгөний элэгдэл ингээ буруу бодож байна. Тэгж бодож байна. Эннээс болоод зөрж байна гэдэг асуудлаа бас та бүхэн уламжлах хэрэгтэй. Та бүхэн санхүүгийн програмын компаниудад мөнгө төлдөг учраас тэд нар та нарын үгийг бол хүлээцтэй дуулгаад дуулууртаа сонсоод бидэнтэй хамтарч ажиллаад ингээ яваад байгаа програмын компаниуд бас байна. Тэгэхээр хэрвээ ийм юм байхгүй бол тэд нар хоногийн наривчлалтай элэгдэл бодоход одоо манай систем бол элэгдлийг бодохдоо бол ашиглалтанд орсон өдрөөс ашиглаж дуусах өдөр хүртэл нийт хичнээн хоног байгаа юм бэ. Тэрийг тооцоод олчиж байгаа. Тэгээд тэрийг тооцож олоод нийт хоногийн тоог нь тооцож олонгуудаа нийт балансын үнийг нийт хоногийн тоонд хуваахтайгаа зэрэг нэг хоногийн элэгдэл гарч ирж байгаа. За нэг хоногийн элэгдлэр нь одоо элэгдлийн анхны утга дээр хэдэн төгрөг байгаа юм. Тэр одоо нодингийнх нь элэгдэл дээр нь хоногийн наривчлалтай бодож байгаа аргын хувьд шүү. Анхны утга дээр нь 2026 онд 364 хоног одоо байна гэж одоо Excel дээр томьёолоод ингээ харахад бол 364 хоног гэж гарч ирж байгаа байхгүй. Тэгвэл нэг хоногийн элэгдлийг 364-оор үржүүлээд элэгдлийн анхны утга дээр нэмээд энэ хоригдлогдсон элэгдэл гэдэг юмыг тооцож гаргаж байгаа шүү. Гэтэл зарим санхүүгийн програмууд болохтойгоо зэрэг энийг бол арай өөрөөр бодоод байна. Үлдэгдлээс нь цаашид ашиглах хоногийн тооцож байхад бодоод жоох шиг зарим нь болохтойгоо зэрэг балансын үнэ ашиглах жилдээ хуваагаад ашиглах жилээ дахиад
тухайн жил хэд хоногтой вэ гэдгээс нь хамааруулаад хоногт нь хуваагаад ингэ бодоод. Энүүнээс болоод одоо нэг тийм жижигхэн одоо нэг хөрөнгөн дээр бол нэг бага үнэтэй хөрөнгөн дээр бол жижигхэн зөрөө нэг 10-20 төгрөгийн зөрөө ч юм уу юм гарч байгаа. Тэгээ маш олон хөрөнгөн дээр болоод ирэхээр энэ зөрөө айгүй хол зөрөөтэй болоод ингээд зөрөө үүсгэж байгаа. Тэгэхээр энэ зөрөөнүүдийг арилгахын тулд одоо чаашд ер нь системүүд нэг зарчмаар явна гэхийн тулд одоо тэр хоногийн наривчлалтай илэгдэл бодож байгаа нөхдүүд бол санхүүгийн програмын компанитайгаа эртнээс яагаад за дараа жилийн 1-р улирлаас эхлээд санхүүгийн програмаа энэ зөв аргаар нь бодуулмаар байна гэдэг юм а зарчмын шаардлага тавиад ингээд явмаар байна шүү. Тэгэхгүй бол энэ илэгдэл хоногийн наривчлалтай дээр жоохон асуудалтай юм бол харагдаад байгаа. Түрүүчээс нь одоо асуудал гараад байна. За зүгээр жилийн наривчлалтай, сарын наривчлалтай ийм тохиолдлууд дээр бол ямар ч асуудал гарахгүй байна. Угаасаа сар 12 байдаг нь ойлгомжтой. Тухайн жил ямар өндөр жил, нам жил гэхээс хамаарат тэр сарын тоо өдөр өөрчлөгдөхгүй учраас яг тогтцсон байгаа учраас энэ дээр бол ямар ч асуудал гарахгүй. Шулуун шугамын арган дээр бол манай програмч зөв бодож байгаа юм, санхүүгийн програмууд ч зөв бодож байгаа. Тэгэхээр энэ дээр бол төсөвт байгууллагуудын хувьд бол нэг их зөрөө гарахгүй байна. Харин аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар компанийн хувьд бол энэ хоногийн наривчлалаас болоод ийм зөрөөнүүд гарч байгаа. За хэрвээ одоо энэ зөрөөгөө одоо энэ жилдээ засч чадахгүй бол элэгдлийн анхны утга дээр нь 2025 оны элэгдлийг гараас шивж оруулаад элэгдлийн анхны утга оруулсан огноон дээр нь 2025 оны 12 сарын 31 гэж тавьж байгаад бүх хөрөнгөө яг ингээд тоочны тааруулчаад за дараа жил манайх яг ингэж зөрдгий шүү гэдгээ мэдж байгаа учраас одоо тэрийг бүгдээринг нь санхүүгийн програмтайгаа яриад за одоо ингээд ийм болно шүү. Эннээс ингэж явах юм шүү. Элэгдлийг ингэж бодох ёстой шүү. Энэ жилийн баланс ингэж гарсан яах вэ? Тэгээ эннээс цаашаа ингэж явъя гэдэг юм а. Эртнээс ярьж засуулах арга хэмжээг аваарай. Тэгэхгүй бол дараа жил дахиад ийм элэгдэл гэдэг юм яриад тэгээ манай програм дээр засах боломжгүй болсон байгаа гэдэг. Элэгдлээ засч чаддгүй ингээд зөрөөтэй явах уу, яах уу гэдэг ийм асуудал үүсч магадгүй учраас энийг эртнээс анхаарч ажиллаарай гэж. За тэгээд бас тэр програмын компаниуд ч бас манайхаас сервис аваад орлого зарлагын хөдөлгөөнөө сервисээр авдаг болох юм бол та бүхэн энэ төрийн өмчийн цахим систем дээр хөрөнгийн орлого авах зөвшөөрөл аваад зөвшөөрлийг манайхаас цахимаар танаад тухайн байгууллагт нь энэ хөрөнгийг орлогодож аваа гэж зөвшөөрөл нь ирэхдээ та санхүүгийн програм руугаа сервисээр одоо хураас мэдээлэл татдаг шиг одоо сервисээр санхүүгийн програм руугаа тэр гүйлгээнийхээ мэдээллийг авах боломжтой. Ингээд авчих юм бол үр дүнгээр нь та бүхэн санхүүгийн програм дээр хөрөнгийн орлого зарлагаа хийх асуудлыг маш хөнгөн хийх боломжтой. За ингээд хөнгөн хийгээ явуучих юм бол одоо та бүхний одоо нэг юмыг хоёр газар давхардуулж хийдэг ажил маань бол болох юм байнамаа л гэж хараад байна. Тэгэхээр энэ тал дээр бол тэр санхүүгийн програмын компаниудаас манайтай хамтарч ажиллаач ээ. Бид бол бүх талаар нээлттэй тэр сервисээ тайлбарлаж өгөөд тэр компанитай ч уулзаад ингээд явж байгаа. Эхний байдлаар нэг 3-4 програмын компани бол манайтай уйггүй хамтарч ажиллаж байгаа. Ер нь бол масс маягийн компаниуд бид өөрөө хандаад бид ийм юм хийж байна, ийм боломж бүгжүүд байна. Хүний хөдөлмөрийг ингэж хөнгөвчлөх боломж байна гэдэг боломжуудаа бүгдийг танилцуулаад тэр компаниуд маань их уриалга дэмжиж энэ төр хамтарч ажиллаа явж байгаа. Гэхдээ одоохондоо шууд үр дүн бол та нарт дараахан үзүүлэх болоогүй байна. Энийг бол хагас жилээс эхлээд бол үр дүнгээ үзүүлж эхлэх байхаа гэж бодож байгаа. За ийм маягаар бол одоо ингээд хийгээ явж байна гэсэн үг. За элэгдлийн хувьд бол ийм байна. За элэгдлийг бол одоо тэгэхээр бол гараач тохируулах боломжтой энэ тооцооллын маран зөв тохируулаад ингээ явах боломжтой гэдэг бүрэн боломжтой гэсэн утгаар нэмж байгаа. За энэ хуримтлагдсан элэгдэл гэдэг нүдэнд бол яг энэ системийн өдрөөр одоо тэр энд элэгдэл тооцох огноог ингэж тавиагүй бол одоо системийн өдрөөр бол харуулахгүй байгаа. Улирлаар харуулж байгаа шүү. Одоо энд гэхэд бол одоо 2024 оны 1-р улирлын байдлаар тухайн хөрөнгө ямар элэгдэлтэй байгаа юм бэ гэдгийг минь харуулна гэсэн үг. Гэхдээ 1-р улирал одоохондоо гараагүй байгаа учраас энэ 2025 оны жилийн эцсийн байдлаар ийм элэгдэлтэй байсан байна гэж гарч ирж байгаа. За юмыг яаж мэдвэл 2025 оны 1-р улирал гараад 3 сарын 31-ээс хойш бол энэ 16 сая гэдэг дүн маань энэ дээр 3 сарын элэгдэл нэмж бодогдоод одоо 20 хэдэн сая ч гэдэг юм уу ийм дүн харуулах магадaltaй гэсэн үг. За ингэж одоо элэгдэл боддог байгаа шүү. За элэгдлийн хувьд бол ийм байна. За ингээд хөрөнгөө татуулнаа. За хөрөнгө татах дээр бас нэг онцгой анхаарах хэрэгтэй юм байгаа. За жишээ нь одоо тавилга төгсөл гэдэг хөрөнгийг татж үзээ хэдүүлээ. Машин тоног төхөөрөнд тавилга төгсөл зарчмын хувьд адилхан. За хуучин системээс татах гэдэг төвчийг дарахад ингээд эхний ээлж нэг хальтга 17 хөрөнгө татчихж байгаа юм шиг болж байгаа. За цэвэрлэх юм уу хайх ч юм уу тэр төвчийг дарахад
ингээд энэ тоо нэмэгдээд идэх. За ингээд нэмэгдэж байгаа. За тэгвэл одоо хуучин системээр тухайн байгууллага маань тавилгын тогтшил дотор хэдэн хөрөнгөтэй байсан бэ гэдэг юмыг ингээ харъя. За 68 нэрийн хөрөнгө байжээ. Гэтэл энэ 68 хөрөнгийн чинь шинэ системээр 189 хөрөнгө болгож татсан байна. За энэ дотор одоо ингээл нөгөө хөрөнгөний чинь нэг хуудсан дараадах хэлэрцгийн тоог нэмж угаад ингээ харах юм бол яг ижилхэн одоо энэ хувцсны шкаф гэдэг хөрөнгө 1 2 3 4 5 6 7 8 7 ширхэг яг ижилхэн шкаф байсан. Тэгвэл 7 тусдаа хөрөнгө болгоод өгч байгаа. Аагүй үнийн дүнгээр өөр юм байна. 420 мянгийнх нь бол 6 ширхэг байгаа юм байна. За ингээд гараад ирж байгаа. За энэ 6 хөрөнгө зөв татагдж байна уу юу гэдгийг хараарай. Гэтэл энийн шиг одоо коридорын улаан дороож гэдэг хөрөнгө одоо уртааш метрээр хэмжигддэг хөрөнгө хуучин програм дээр юмыг яаж мэдв? Тоо ширхэг нь одоо хэмжих тэгжин ширхэг гэж тавигдаад тоо нь одоо урт метрийн хэмжээг тавьсан байгаа 1 метрийн нүнийг нэг зүүн дээр тавьсан байх юм бол нөгөө урт коридорын дөрөө чичим метрээр нь таслаад бүртгэл таруулчих магадaltaй. Тийм учраас энийг анхаарч одоо бүх юм зөв тооцоолж юм хийх хэрэгтэй шүү л гэж хэлэх гээд байна. За энийг шалгаж үзэхийн тулд баруун дээд буланд одоо энэ Excel export гэж байна. За энэ Excel export дээр бид нар одоохондоо хамгийн цомхноор Excel export файлыг тавьсан байгаа. За энэ ягаад экспорт нь за энэ жижиг цажиг алдаануудыг бол бид тухай бүрчлэн засаа явж байгаа орон нутгийн өмчийн мэргэжилтэн холбогдох хүмүүстэй шууд хэлэх юм бол энэ мэдээллүүд бол засагдчих боломжтой гэсэн үг. За ингээд Excel-ийн файл үүсчихнэ. Үүсээд гараад ирсэн файл дээрээ одоо үүсээд ирсэн файлаа гаргаад ирнэ. Дараа нь өмчийн бүртгэл дотроогоо энэ хуучин програм дээр байгаа Excel-ийг бас Excel-ээр татаад авчээ. За Excel-ээр татаад ангууд энэ хуучин програм дээр байж байгаа. За энэ дээр хэмжих нэгжээс хамаарад одоо хөрөнгө яаж задарч байна вэ гэдгийг харъя гэсэн үг. За тэгвэл энэ дээр insert гэдэг товчийг дараад за энэ дээр фильтр тавиад үзье хэдүүлээ зүгээр жишээ болгоод data filter. За ингэж хэнгүүтээ энэ дээр хэмжих нэгжийн төрөл дээр нь за ширхэг тавьсан хичнээн хөрөнгө байна. За ингээд харах юм бол ширхэггээ тавьсан хөрөнгө нийтдээ тоо ширхгийн тоолох юм бол тоо нь хаа байна энд байна. Ширхэггээ тавьсан хөрөнгөний тоо бол ингээд харах юм бол 65 хөрөнгө байна. 65 хөрөнгө шүү. За 65 дээр за хэмжих нэгжин ижүүрдэл баланс биш ээ. Ижүүрдэл баланс гэдэг дээр нь байгаа нь хэд байна вэ гэхээр зэрэг 3 хөрөнгө байна. За энэ 3 хөрөнгө бол задрахгүй. Энэ тооноос хамаарч задрахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл ширээ сандал гэдэг хөрөнгө одоо ижүүрдэл 4 гэх юм бол энэ хөрөнгө цаашаа задрахгүй гэсэн. Гэтэл цаанаа яг бодит байдал дээр ийм ширээ сандал гэдэг ширээ сандлын ийм ком байгаад байдаг 4 ком байдаг байтал авчиад ингээд тавьсан байх юм бол энэ чинь нэг л ширээ сандал юм байна гэд нэг хөрөнгөд ойлгож байна. Тийм учраас энийхээ хэмжих нэгжийг нэг бол ширхэг болгоод тавиад дахид татуулах хэрэгтэй. Нэг бол одоо юу болгох хэрэгтэй. Ижүүртэл үний юм бол ижүүртлэн байх хэрэгтэй. За 65 дээр энэ 3-ыг салгахгүй учраас 65 хөрөнгөн дээр чинь энэ 3-ын тоог 3-ыг нэмээд нийтдээ 68 хөрөнгөл татах юм байна. За тоног тавилга төгсдгийг хөрвүүлэхэд. За энд харъя. За энд бол нийт татсан бичлэгийн тоо 68-гаа гараад ирж байна. За ингэж гарч ирж байгаа чинь бол одоо өөрөөр хэлбэл одоо тэр тухайн байгууллага одоо ингээд 68 хөрөнгө татагдж байгаа байна гэдэг ингээд гараад ирж байгаа. За тэгээд доош нь тулгаад харах юм бол Excel-ийн хөл дүн байж байгаа. За хөл дүн дээр энэ 38 сая 580 мянган төгрөгийн хөрөнгө татагдах ёстой байна гэж гарч байгаа. За тэгвэл тавилга төгсөл дээр доош хараад 38 сая 357,756. За энэ одоо бас донд нь бас нэг жижиг зөрөө ч юм уу нэг юм байна да тий. Тэгэхээр тэр юмнуудыг гадар ингээд шалгаад яг үнэн зөв татж байна уу юу гэдгийг шалгаарай гэсэн үг. За тэгвэл одоо хэдүүлээ нийтийн эзэмшлийн хөрөнгө рүү оръё. За нийтийн эзэмшил тавилга төгсөл хоёр дээр л та бүхэн онцгой анхаараарай. Дамаа ийм сонин хэмжих нэгжээс хамаарат сонин байдлаар орох юмнууд биш шүү. Жишээ нь бетонны талбай байдаг. Гэтэл бетонны талбайгаа юу яатсан? Бетонны талбайгаа хөрөнгө татуулахдаа
нийтийн эзэмшил. За хуучин системээс нийтийн эзэмшил татуулах. За ингээд оронгууд хайх гэдэг төвчийг дарахад 123 нийтийн эзэмшил болчих. За гэтэл нөгөө мод гэдэг хөрөнгө маань одоо ингээл 15,000 үнэтэй мод хэдэж байгаа юм. Одоо 40 байгаа бол одоо ингээл 40 ширхэг мод болчихж байгаа. Тэгвэл одоо энэ модыг мод биш ээ эн чинь багцлж орох юм аа гэх юм бол энэ модоо иж бүрдэл гэдгээр нав. Тэгээд эсвэл багц гэдгээр мөн тэр чинь нэг өөрт нь оногдох нэршил байгаа. Тэр нэршлийг нь сонгоод тэгээд тэр багц дотроо тэдэн ширхэг юм байгаамаа. За тэгээд тоон бол 1 юм аа ингээд заагаад өгчих юм бол энэ хөрөнгөний чинь ганцхан мод гэдээ авчихна. Дараа нь хөрөнгөө таавхан тоолоход тэр мод болгоныг очиж QR кодоор нь тоолохгүй одоо яг нэг модыг тоолоод явчих юм боломжтой гэсэн. За тэгэхээр модон дээр мэдээж QR код хэвлэгдэхгүй байх. Гэхдээ л энэ мод болгоныг цахим системээр тоолоо сууж яах гэдэг бол маш төвөгтэй асуудал болно шүү дээ. Тийм учраас зүлэгжүүлсэн талбай, мод бодсоо, нөгөө ургамлан хай савьяа бодсоогийг мянган суулгас дээр суулгаж чад тэр бом мод төлбөрийн өрөөнд нөгөө мянган суулгацсан хавьяачаад нэгээр ингээд оруулах юм бол одоо энэ хөрөнгөч бол утгаа алдсан ийм байдалд орно шүү дээ. Тэгэхээр энийг бол одоо маш юу яах вэ? За энэ хайх гэдэг ингээд бодаарсан чинь энэ бол ингээд цааш нь уншаад байхыг бодоод энэ байгууллагын хувьд бол хөрөнгөд байгаад байгаа юм болов уу? За ингээд 452 болгоод татчих жишээ. За энэ бүх юмнууд үнэн зөв байна уугүй юу гэдгийг л одоо шинэ систем рүү хөрөнгө татуулахдаа онцгой анхаарах хэрэгтэй шүү. Энийг л зөв татуулахгүй бол цаашид одоо бүх юм блоклогчдөг. Тэгээд хуучин системтэй бол одоо ингээд хөрөнгө татуулсан бол түүнээс цааш хуучин систем бол ашиглагдахгүй түүх болоод үлдэнэ. Ахиж хуучин систем дээр бид нэгж үйлдэл хийхгүй тэгээд цаашаагаа бол шинэ систем дээрээ энэ татуулсан хөрөнгийг хөдөлгөөнд оруулаад энэ хөрөнгүүд аагталмаар байна гэдэг хүсэлтэд манай руу явуулаад манайх хүсэлтийг чинь шийдвэр нь орж ирэнгүүт нөгөө хөрөнгийн шийдвэр явдаг энэ системээс хөрөнгийн дуудлага худалдаа зохион байгуулагддаг аагталсан барааны дэлгүүр ажилтдаг гэдэргээл бүх процессууд чинь энэ хөрөнгийн мэдээлэл дээр тулгуурлаж хийгдэх учраас та бүхэн энэ анх удаа хөрөнгө татж байгаа энэ үйлдэлийг л онцгой анхаарал татуулах хэрэгтэй юм шүү гэж. За ингээ бүх хөрөнгөө татуулаад дууссан бол ингээ хөл дүнгуудээ бариулаад ингээ сайхан бүх хөрөнгөө татуулаад дуусчихсан бол одоо юу яах ёстой маа? Нөгөө баталгаажуулах гэдэг товч дарж хуучин системээс шинэ системээ бүрэн салгах үйлдэлийг хийх ёстой. Одоо бол хуучин системээс ингээл хэдэн ч удаа хуучин системээс мэдээлэл татах гэдэг товчийг дарахад чөлөөтэй дараал байна. Асуудалгүй. Одоо та энэ дээр модыг авч буруу орчиж гайл хуучин систем дээр засчаал зассан үйлдэл эргүүлээд татах үйлдэл хийж болно. За тэгээ ямар үед одоо юу яах вэ гэхээр байгууллагын админ гэдэг цахим ажлын байртай хүн дээр одоо систем рүүгээ ороход байгууллагын админ цахим ажлын байран дээр дансны төрлөөр хайх гэдгийг нийт хөрөнгө гэдэг дансан дээр татсан хөрөнгөний мэдээлэл баталгаажуулах гэдэг ийм ногоон товчлуур байна. За энэ товчлуурыг дарснаар хуучин системээс хөрөнгө татах гэдэг үйлдэл байхгүй бол. Өөрөөр хэлбэл одоо энэс чааш манайх дахид татуулахгүй миний хөлдөн элэгдэл хорогдол бүх юм окей болцсон. Асуудалгүй гэж үзэж байгаа бол энэ мэдээлэл баталгаажуулах гэдэг товчийг дараарай. За гэхдээ санамсаргүй байж байгаад энэ товчийг дарцсан бол буцаах бас боломжтой. Тэгээ явандаа бол бид бол нэгдүгээр улирлын тайлан мэдээ бүх ажил хийгдээд бүх байгууллага бүрийн шилжүүлээ гэдэг судалгаа гарсны дараа бол бүр энэ хөрөнгө буцаах барих нэ тэр бүх товчлууруудыг бүгдийг бүрэн байхгүй болгоно. Тэгэл ерөөсөө хуучин систем рүү эргэж нэг удаач харахгүйгээр ингээ явна гэсэн үг. За яг хуучин системийн мэдээллийг бол бид нар бол түүхчлээд бол мэдээллийг бол оруулж ирж байгаа. За тэр түүхчилсэн мэдээллийг бол оруулахдаа бол бид өмчийн хөрөнгөний жагсаалт гэдэг дотор ороод өмчийн түүхчилсэн мэдээлэлгээ байж байгаа. Ийм цэс байж байгаа. Энэ дээр орох юм бол он оноороо танай байгууллагын хэмжээнд ямар хөрөнгүүд байсан бэ гэдэг нь харагдаа юм гэсэн. Одоо бидэнд бол мэдж байгаагаар бол 22 оноос хойш бүх мэдээлэл бол хуучин шилжилтийн систем дээр байгаа гэсэн. За энэ мэдээллүүд энд бол он оноор ингээд ороод ирнэ. За дээрэс нь одоо тухайн хөрөнгийг одоо дунд нь ямар үйлдэл хийсэн, яасан хийсэн тэр түүхийн мэдээллийг нь харах бол энэ үйлдэл дээр мэдээж нэг үйлдэл гарч ирэх баг. Тэр мэдээлэл нь орж ирнэ. За энэ хэсгийн одоо бааз хөрвүүлэлтийн ажил бол яг эд хийгдэж явж байгаа юм. Маш их хөрөнгө байгаа учраас энэ мэдээлэл нь бол нэг харахад ч орчихсон байна гэсэн үг. Тэгээ эндээсээ мэдээлэл. Хамгийн ихэнд 2024 оны жилийн эцсийн байдлаар мэдээлэл энд орж ирнэ. Энд орж ирээд
Тэгээ 24 оны мэдээлэл чинь таарч байх юм бол тэрнээс урагшаа 23, тэрнийхээ урагшаа 22 гээд тэгээд 21 оны тооллогын мэдээ орж ирэл ингээл ерөнхийдөө 21 оноос хойших мэдээллүүд бол ингээд оноор энд орж ирэх бахаа гэж бодож байгаа. За ийм зорилготой бол энэ түүхчилсэн мэдээлэл гэдэг юмыг бол энд оруулж ирсэн байгаа шүү. За тэгэд одоо хөрөнгө татах дээр бол ингээд баталгаажуулах товчийг бол одоо хөрөнгийн жигсаалт гэдгээр ороод дансны төрлөөр ороод админ эрхтэй хүн маань энэ дээр оронгууд татсан хөрөнгийн мэдээлэл баталгаажуулах гэдэг байна. За энэ товчийг дарахад татсан хөрөнгийн мэдээлэл баталгаажуулалт цуцлах гэ улаан товчтой болж байгаа. Өөрөөр хэлбэл би андуурчжээ. Эсвэл нэг юм засгаар болчлаа. Эргэж заав нөгөө системээс татуулахгүй болохгүй гэх юм бол энэ админ эрхтэй хүндээ хэлээд нөгөө баталгаажуулалтаа төр цуцлж байгаа ч гэх юм бол энэ дээр цуцлах товчийг дарах юм бол буцаад админ эрхээс татах товч юм байна. Гүй болцсон гэх юм бол буцаа орж. За ингээд дардсан байх тохиолдолд бол дансны төрлөөр ороод энэ бол энэ хүн дээр ч нөгөө байгууллагын админ эрх бүртгэгч эрх хоёулаа нэг хүн дээр байгаа учраас энэ товчлуур зэрэг нэг хүн дээр харагдаад байна. Ер нь бол байгууллагын админ эрх нь ерөнхий нэгтлэн дээр байгаад хөрөнгийн нэгтлэн дээр одоо хөрөнгө татах товчлууруудыг ханддаг эрх нь байх юм бол заавал админ эрхэндээ хандаж энэ товчийг дарддаг гэдэг чиглэл өгнө гэсэн. Тэгэхгүй бол энийг дарахгүйгээс болоод санамсаргүй байдлаар ингээд зөндөө ингээд барилгынхаа мэдээллийг үнэн зөв татуулчаад ингээд мэд дотор нь ороод элэгдэл хордлын мэдээлэл янз бүрийн юм засчаад зассан хойноос санамсаргүй дахиад хуучин системээс мэдээлэл татах гэдэг товчийг дарчих юм бол нөгөө хөрөнгийн маань илээзээ зассан бүх мэдээллүүд бүгд алга болоод яг хуучин систем дээр ямар байсан, анх ямар байсан тэрүүгээр л мэдээлж өөрчлөгдөж байгаа. Тийм учраас энэ үйлдэлээс сэргийлэх үүднээс бид нар саяны товчийг оруулж ирсэн. Бусдаар бол энэ бол цаанаа наавны их нарийн бол төвөгтэй асуудал бол байхгүй гэсэн үг. За ингэж одоо нөгөө баталгаажуулах хөрөнгө татах гэдэг товч маань байхгүй болж байгаа. За ямиг яаж бодоход одоо би энэ айл бол бүрэн дуусаагүй учраас нийт хөрөнгө татсан хөрөнгөний баталгаажуулалт гэдэг буцаагаад ингээд авчих юм бол буцаад дансны төрлөөр ороод нийтийн эзэмшил гэдгээр орох юм бол хуучин системээс нийтийн эзэмшил татах гэдэг товч маань байж гэнэ гэсэн үг. За компьютер түүний дагалдах хэрэгсэл офисын тоног төхөөрөмж гэдэг юм аа. Нөгөө салгах барих янз бүрийн үйлдэл байгаа бол тэрийг хуучин систем дээрээ хийж аваарэ. Ер нь бол төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинжилсэн найруулга бол энэ хаврын чуулганаар бол батлагдана гэдэг нь бол баг тодорхой байгаад байгаа шүү дээ. Тийм учраас хэрвээ тэр хууль батлагдаад гараад ирэх юм бол энэ офисын зориулалтад тоног төхөөрөмж гэдэг хөрөнгийг данснаас хасах асуудлыг тухайн байгууллага өөрөө шийддэг болох юм байна. За тийм учраас л бид нар та бүхнийг нэг дотооддоо хуучин систем дээрээ салгаарай. Тэгэх юм бол шинэ систем дээр процесс арай өөрөөр яваад байгууллагын дараа хамгийн сүүлд баталгаажуулах товчийг дараад тэгээ хөрөнгө нь хаагтлагддаг явагддаг гэдэг ийм үйлдэлүүд хийгдэх учраас ингэж ялгаж өгсөн байгаа. За үр дүн нь бол одоо хуучин системийн одоо тэр офисын тоног төхөөрөмж, компьютер дүүний дагалт, машин тоног төхөөрөмж, батлан хамгаалах тоног төхөөрөмжүүдийн нийлбэр дүн маань сангийн яамны тайлбаргийн чинь машин тоног төхөөрөмжийн дүнтэй л очиод багцлагдаад тулгагдаа явж байгаа. Тэгэхээр бол тэн дээр бол ямар нэгэн асуудал гарахгүй. Гол нь манай систем дээр ингэж хоёр салж явж байгаа шүү л гэсэн. За хуучин системээс офисын тоног төхөөрөмж татах гэдэг товчийг дарахад за хэсэг хугацааны дараа ингэ ороод. За хайх товчийг дарах юм бол ингээд нэр төрлөөрөө хаягдаад ингээд ороод ирж байгаа. За офисын тоног төхөөрөмж бол яг одоо нөгөө тоош дээр хэдэн жирхэг байгаа яг тэр тоогоор л бүгд салаад орж ирж байгаа. Гэтэл энэ тоног төхөөрөмжийн дотор нөгөө уртааш метрээр хэмжигддэг одоо кабель гэдэг хөрөнгүүдийг тавьчаад нэг урт кабелийг ингээ урт метрээр нь тоо хэмжээндээр навьж тавьснаас болоод ингээд задарч байгаа гэдэг юмнууд байгаа шүү. Тэгэхээр тэрийгээр маш сайн зөв будаж одоо тэр хэмжих нэгд бит хэмжээгээ зөв тооцоолж ингэж яваарай гэсэн. За тэгээд ер нь бол энэ хөрөнгө татаад янз бүрийн асуудал гараад ийм асуудал болох юм бол одоо хариуцсан мэрэгчлэнтэй хандаад ингээд энэ тэгээд байна гэх юм бол хариуцсан мэрэгчлэнгүүд чинь бүр их ноцтой засах боломжгүй алдааг бол программын компанитай одоо манай орон нутгийн мэрэгчлэлтэнгүүд, төрийн өмчийн мэрэгчлэлтэнгүүд бол Viber group-ээр программын компанитай шууд холбогдож ажилладаг байгаа. За тийм учраас программын компанийн зүгээс асуулахаар байна уу, эсвэл зөвлөгөө өгөхөр байна уу? Тэр талын бүрэн зөвлөгөө өгөөд ингээд ажиллаа явуучих бол боломжтой гэж харж байгаа. За тэгээд элэгдэл бол бодоход бол ийм байгаа. За тэгээд ер нь бол гол нь балансын үн элэгдэл үлдэгдэл өртгөө сайхан бариулж явж байгаа. За тэгтэл одоо зарим байгууллагууд дээр бол бас нэг хүмүүсээс бас нэг гомдол гарч ирсэн юм нь бол энэ хоригдлогдсон элэгдлийн хөл дүн яагаад энд харагдахгүй байна вэ гэдэг юм яриад байгаа. За энэ маань болохтойгоо зэрэг одоо бол манай систем бол яг хөрөнгийн элэгдлийг одоо санхүүгийн програм шиг бааз дээр хадгалж одоо ингэж явдаггүй байгаа. Зүгээр яг тухайн одоо системийн он сар өдрөөс хамааруулаад
хэдэн сарын байдлаар бодуулж хармаар байгаа юм. Тэр харж байгаа байдлаар нь шууд ингээд электрийг бодуулаад харуулчих байгаа. За ингэж нөгөө уян хатан динамик байдлаар ингэж шийдэж байгаа учраас энэ нөгөө бааз дээр мэдээлэл хадгалагдаагүй учраас энэ хөл дүнг математик тооцоололоор ингээд бодоод харуулах жоохон төвөгтэй байгаад байгаа гэд программинг компаниас одоохондоо бид хөгжүүлэлтийн тэр харуулдаг хөгжүүлэлтийг хийх жоохон болоогүй байна. Хөгжүүлэлт бүрэн зүгшрэхээр нь хийж өгье гэсэн юм яриад байгаа учраас та бүхэн энэ Excel export гэдэг товчон дээр дараад энэ дээр дарах юм бол ингээ Excel-ийн файлаар ороод ирж байгаа. Ороод ирэнгүүт нь энэ дотор нь одоо хамгийн доотлолт нь санхүүгийн тайлан хоригдлогцсон электригийн хөлдөн энд бодогдоод гараад ирж байгаа. За энэнийгээрээ дүнгээ тулгаж үзээд ингээ явуучих боломжтой гэсэн үг. За тэгээд тулгаад юмаа шалгаад яаж орж байгаа барьж байгааг нь шалгаж үзээрэй гэж зөвлөх байна. За тэгээд хөрөнгөө ингээд татуулаад дууснаа. За хөрөнгө татуулаад дууссаны дараагаар хөрөнгийн хөдөлгөөн татуулах гэж нэг ажил байна. За энийг яаж татуулах вэ гэхтэйгээ зэрэг хөрөнгийн хөдөлгөөн гэдгээр ороод хүсэлт гэдэг товчон дээр дарахад баруун дээр буланд хуучин системээс хөрөнгийн хөдөлгөөн татах. Өөрөөр хэлбэл 2025 онд танах ямар хөрөнгийн гүйлгээ хийх орлого зарлагын хөдөлгөөн хийсэн бэ гэдэг хөдөлгөөнийг татдаг ийм үйлдэл ороод ирсэн байна. За энэ дээр нь дараад үзье. За хуучин системээс хөдөлгөөн татах. За ингээд ороод ирэнгүүт нь за тэгэнгүүтээ цэвэрлэх ч юм уу хайх ч юм уу төвчийг дарая. За энэ байгууллагын хувьд хөрөнгийн хөдөлгөөн байхгүй мах та. За энэ дээр ингээд дарангууд тухайн байгууллага хэрвээ орлого зарлагын хөдөлгөөн хийсэн бол хөдөлгөөн нь энэ дээр харагдах. За энэ хөдөлгөөн татуулгын учир нь бид хуучин систем дээр үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй хураангуй тайлан гэдэг юм байгаагүй. Одоо шинэ систем дээр тэр хөдөлгөөн орж ирж байна. За өөрөөр хэлбэл санхүүгийн програмын үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй хураангуй тайлантай зарчмын хувьд адилхан тийм дэлгэрэнгүй хураангуй тайлан орж ирсэн гэсэн үг. За тэрийг хаанаас харах вэ гэхээр өмчийн мэдээ тайлан гэдэг тайлан мэдээ гэдэг тэмцэс байгаа. Энэ дээр ороод үзэх юм бол дэлгэрэнгүй тайлан гэдэг ингээ ороод ирж байгаа. За ингээд 2026-25 оны байдлаар дэлгэрэнгүй тайлан ингээл нөгөө татсан хөрөнгүүд чинь ингээд ороод ирнэ. За тэгээд оны ихний үлдэгдэл нь хэд байсан тэр нь орж ирнэ. За тэгээд тухайн жилд одоо орлого зарлагын ямар гүйлгээ хийсэн саяны нөгөө хөрөнгийн хөдөлгөөн гэдэг татах гэдэг товчны чинь утга учир нь энэ одоо улсын төсвийн хөрөнгөөс, орон нутгийн төсвийн хөрөнгөөс, зээл тусламжаар гэдэг энэ дээр байгаа тоонууд маань тэр хөрөнгийн хөдөлгөөн татсан гэдэг үйлдэлээс орж ирэх юм. Цаашид бол энэ хөрөнгийн үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй хураангуйгийн энэ хөдөлгөөний мэдээлэл маань бол та бүхэн манай байгууллага руу энэ хөрөнгийг агтламаар байна, энэ хөрөнгийг бүрдгэмээр байна, энэ хөрөнгийг дахин үнэлмээр байна гэдэг ч юм уу хүсэлтүүдээ манай руу явуулаад хүсэлтийн чинь шийдвэрлсэн үр дүнгээр энэ хөрөнгийн хөдөлгөөний мэдээлэл баяжаал эцсийн үр дүн ингээ гараад явж байгаа. За тэгээ мөн адилхан элэгдэл бас эхний үлдэгдэлтэйгээ, тайлант үеийн элэгдэлтэйгээ, эцсийн үлдэгдэлтэйгээ элэгдэл бодох харагчлалтайгаа ингээд бүгд ингээд ороод ирж байгаа гэсэн үг. За ингээ ороод ирэнгүүт нь энэ дээр нь Excel-ээр татах гэдэг товчийг дараад ингээ явж байгаа. За энэ бол энэ дээр байгаа энэ электлийн дүн бол бааз дээр хадгалагдаж байгаа. Манай програмын мэдээллийн бааз дээр хадгалагдаж байгаа. За тэгээ бааз дээр хадгалагдчих юм бол энэ дүнгээр чинь одоо мэдээлэл нь дараа нь бол жилийн эцэст, жил болгоны эцэст яг энэ хөрөнгийн хөдөлгөөн дэлгэрэнгүй тайлан энэ чинь бол дэлгэрэнгүй тайлан, хураангуй тайлан бол манайх хагас жил бүтэн жилээр хоёр хэлбэрээр харна гэж байгаа. Нэгдүгээр үлрэл нь одоо хагас жилээс хойш өнгөрөөгүй бол одоо өмнөх оны байдлаар ч юм уу хагас жилээр бол хагас жилийн байдлаар харуулна. Жилийн эцсийн байдлаар болонгууд жилийн эцсийн байдлаар харуулна гэдэг ийм 3 сонголтонд л харуулна. Уян хатан биш хатуу дуу маягтай. Тэгээд энэ дүнгуудээр явж байгаа. За энэ дүнгуудыг бид нөгөө сангийн яамны FinForm системийн үндсэн хөрөнгийн тодруулга тайлантай тулгадаг процессыг хийж байгаа. Тулгалт хийдэг юм хийж байгаа. Энэ дээр. За энүүгээр ингэж харуулж байгаа. За хураангуй тайлан гэдэг нь бол яг нөгөө барилга, тавилга, тоног, тээврийн хэрэгслээрээ харагдаад дээшээгээ ингээ хойшоо манай нөгөө хөрөнгө орлогын их үүсвэрүүдээс хамаарат ингээд ороод ирж байгаа. За тэгээд энэний чинь урд талд нь бол хөрөнгийн дугаар муугаар мэдээллүүд нь ороод ирэх учраас санхүүгийн програмтайгаа тулгаж жиших ямар хөрөнгөн дээр юу бодов, яав гэдэг юм аа. Хянах хадар боломж чинь бүрдээд байна. За цаашид бол санхүүгийн програмтай сервисийн холбоогоор ажилладаг болчих юм бол энэ хоёрын програмууд хоорондоо бүх мэдээлэл нь таарч байна уугүй юуг тулгадаг гэдэг модуль юмнууд нь хийгдээд ирэх боломжтой. Ингээд ийм дэлгэрэнгүй хураангуй тайлан геймийг бол ороод ирж байгаа.
За одоохондоо бол дэлгэрэнгүй хураангууд дээр бол худлаа ажиллаж байгаа. За тэр нь яагаад худлаа ажиллаж байгаа вэ гэхээр би түрүүнд хэлсэн одоо хөрөнгийн жагсаалт дээр оноорох түүхчилсэн мэдээлэл гэдэг дээр 2024 оны мэдээлэл энд орж ирэх юм. Өнөө маргаашгүй бааз нь хуулагдсан байгаа. Одоо зөвхөн харуулах хэсгийн хөгжүүлэлт нь орж ирж байгаа юм бэл. За энэ ороод ирэх юм бол энэ дээр гараад ирнэ. Бараг одоо миний хичээл хүрэх үед бол бараг ороод ирсэн байх бах тоо юм бол. За тэгэд энэ дээр ороод ирнэ. Ороод ирэх юм бол үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй тайлангийн одоо өмчийн тайлан мэдээгийн дэлгэрэнгүй тайлангийн оны эхний үлдэгдэл буюу энэ 0 гэж харагдаад байгаа энэ дүнгууд маань тухайн барилга одоо 2025 онд энэ дүн маань юу болоод байна гэсэн үг. Одоо оны эхний үлдэгдлэр болоод харагдана гэсэн үг. За ингээд ороод ирэх юм бол орлого зарлага эцсийн үлдэгдэл нь ягаад зөв болоод энэ дүнгууд маань саяны төвчсөн мэдээлэлээс татаж харуулахаар ингэж орж ирэх юм байнамаа. За тэгээд ер нь бол одоо тулгалт гэдэг ингээд дэлгэрэнгүй хураангуй тайлан маань ингээд болоод ирж байгаа. За үүний дараагаар одоо бид бол нэг манай систем дээр их огт хөгжүүлэлт нь хийгдээгүй хүлээлтийн байдалтай байгаа нэг асуудал. Хөгжүүлэлт нь яг ер нь бол саваа бол манай програм дээр бол хийцэн бэлэн болгоцсон. Гэхдээ сангийн яамнаас сервисээр татаж авах мэдээлэл маань дутуу байгаа ийм хэсэг байгаа. За энэ хэсгийг нэг тайлбарлаад ингээ хичээлээ дуусгая. За ер нь бол бид бол тэр тайланг бол ингэж хүлээж авах юм аа. За та бүхэн одоо хөрөнгийнхөө тайланг одоо хуучин систем дээр орлого зарлага хийчихнэ. Хийсэн орлого зарлагын чинь мэдээллийг шинэ рүү хөрвүүлээ татчихна. Элэгдэл хорогдлоо шинэ дээрээ бүгдийг тулгаад баталгаажуулчихна. Тэгээ оноорох мэдээллүүд нь татагдчихна. Орлого зарлагын дэлгэрэнгүй мэдээллүүд чинь хөдөлгөөнтэйгээ юутай тэгээ та нарын дүнтэй таарчихна. Санхүүгийн одоо цаасан баланстай ч гэсэн үг шүү. Үүний дараагаар сангийн яамны Finform гэдэг систем байна. За Finform системээс одоо мэдээлэл татах ийм товчлуурын хөгжүүлэлт систем дээр одоо хөгжүүлэлт нь хийгдсэн шууд ил болгож нөгөө ажиллахгүй байгаа учраас ил болгож тавиаг байна. Энэ Finform гэдэг товчон дээр дарахтал одоо сангийн яамны санхүү байдлын тайлан, үндсэн хөрөнгийн тодруулах тайлан та нарт сангийн яам дээр юу шивсэн мэдээлэл чинь энд ороод ирэх. За ингээд Finform дээрээс мэдээлэл татаад харчлаа. Хараад ирэнгүү чинь одоо дарангуу чинь 25 оны 4-р улирлын одоо тэр Finform дээр чинь фискал код дансны дугаар гэж байгаа шүү дээ. Ямар фискал кодын танай байгуул тэрийг оруулна. Дансны дугаар аль дансан дээр чинь баланс тайлан гардгийг. Тэр баланс тайлангийнхаа дансыг оруулна. Тэгээ аудитлэгдсэн тайлан юм уу? Эсвэл сангийн яамны хянсан байдлаар юм уу гэдэг төлөвүүдэд хадгалагддаг гэж байгаа сангийн яамны Finform систем дээр. За тэгвэл аудитлэгдсэн бол аудитлэгдсэн тайлангаар бид нар угаасаа тайлан мэдээг тулгаж байх хэрэгтэй учраас аудитлэгдсэн гэдгээ сонгоно. Хэрвээ аудит ороогүй байх юм бол сангийн яамны хянсан гэдэг төлөвтэй тайлангаар ингээд татах гэдэг товчийг дарах гэсэн. За татах товчийг дарахад одоо ингээ хөрөнгийн мэдээлэл өөрөө ингээ татагдаад ороод ирнэ. Ороод ирэнгүүт нь аудитлэгдсэн тайлан ийм тайлан татагдлаа гэдэг танай байгууллагын нэр мэдээлэл үнэн зөв байна уугүй юу гэдгийг маань систем дээр хараад болж байх юм бол бүх юм окей зөв тайлан татагдсан байх юм бол хадгалах товчийг дарна. Энэ хадгалах товчийг дарснаар бид нар нөгөө манай хуучин систем дээр санхүү байдлын тайлан холбогдох тайлангуудаа шивдэг байсан үйлдэл маань автоматар хийгдэж байгаа гэсэн үг. За ингээд ороод ирсний дараагаар хадгалсан тайлантайгаа одоо тулгах үйл ажиллагаа байна. За энэ дэр нүдэн дээр дарах юм бол тайлан тулгах гэдэг товчийг дарж байна. За тайлан тулгах товчийг дарахад одоо ингээд байдлын тайлантай тулгаад зөрөөний юм байна гэдэг юмыг харуулна. Хуучин систем дээр яаж харагддаг гэсэн зарчмын хувьд адилхан. Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан одоо нэг сая нэг хураангуй тайлангийн дүнг үндсэн хөрөнгийн тодруулах тайлантай тулгах хэсэг нь энд харагдана. За тэгээ үр дүн нь окей болцсон байна. Ингээд ямар ч зөрөөгүй асуудалгүй байх юм бол одоо баталгаажуулаад яач юм. За хэрвээ одоо юмыг яаж өгөх одоо бас тайлан байлан гадар яг сангийн яам дээр байсан шивсэн байдлаар нь харъя идэх юм бол үндсэн хөрөнгийн тодруулах тайлан харах, байдлын тайлан харах гэдэг товчлуурууд байж байгаа. За энэ дээр яг татагдсан байдлаараа бол орж ирнэ. За ингээд мэдээлэл харж болж байна. За тэгээд аудитлэгдсэн тайлан бол ингээд хоёуланг нь харна. За хараад ингээд болцсон байх юм бол миний бүх тайлан тулгалт бүх юм окей болцсон байна бол тайлан илгээх тавчаа дараад холбогдох файл юм авсах юм байвал хавсаргаад ингээд тайлан айлгаж байна. Ингээл бидний 2025 оны статистик тайлангийн ажил бүрэн хийгдээд дуусах ёстой. За тэгээ энэ болтол одоо бид одоо
юмаа хийгээд ингээд тайлангаа татаа баталгаажуулна. За энэ хөрөнгийн энэ татах одоо энэ сангийн яам руу илгээх энэ асуудал бол ер нь бол үнэхээр одоо та нар ингээ хуучин системээс мэдээлэл орлого зарлага бүх юмаа бүгдийг шивжгээд оруулаад татцсны дараа дахиад татсныхаа дараа одоо шинэ систем дээр бүх юмаа тулгаад баталгаажуулаад дүн мэдээгээ засаад ингээ хадгалж хаад ингээ байж байгаа тэр мэдээлэлээ цаасан одоо та нар дээр албацсан баланс байж байгаа шүү дээ. Албацсан баланстайгаа тулгаж үзээ байж вэ. Одоо сангийн ам бол өнөө маргаашгүй 3 сарын 20-оос сервисийг нь өгч эхэлнэ гэсэн. За өгөөд эхлэх юм бол ер нь бол явчих юм. Пин форум дээр одоохондоо бол бас тайлан авах ажиллагаа бүрэн дуусаагүй байгаа учраас бид сервис өгч амжихгүй байна гэсэн юм яриад байгаа. Тэгээд тэр сервис нь одоо 3 сарын 20 гэхэд бол дуусна гэж өөрсдөө тэгээд байгаа. Тэгэхээр 25-наас эхлээд баг өгчих байхаа гэсэн юм байна. За 3 сарын 25-наас эхлээд өгчих юм бол та нар одоо ингээд тайлангаа илгээх үйлдэл чинь бол ерөөсөө одоо юугаа хийгээл одоо саяны хэдэн үйлдэлийг хийгээл баталгаажуулаад хараал илгээгээл дуусчих юм үйлдэл. Тэрнээс өмнө бол та нар хийсэн үйлдэлээ та нар бүхэн сангийн амд ямар тайлан шивснээ мэдж байгаа учраас тэр тайлан шивсэн тайлантайгаа адилхан цаасан тайлан санхүү програмаас авилж гаргаж аваад тэрнтэйгээ тулгаж баталгаажуулаад илгээхэд бэлэн болоод байж гэсэн. Тэгэл илгээгээд дуусан хотол 4 сарын 15 болчих байлгүй. Тэгэл бид бол тайлангаа баталгаажуулаад энэ онд авъя гэж бодож байгаа. За тэгээд ер нь бол 5 сарын 1-ээс эхлээд бол улсын үзлэг тооллогын сургалтууд эхэлнэ. 4 сарын сүүл хэсэг 5 сарын ихээр бол сургалтууд эхэлнэ. За тэгээд 5-6 сардаа бол улсын үзлэг тооллогын ажил явагдана. Тэгээд дүнгээ нэгтгэн 8 сард дүнгээ нэгтгэж зэгцэлж энд базчаад базсныгаа 9-10 сард засгийн газрын хуралдаанд танилцуулах ийм ажлууд ээлж дараагаар ингээ хараасаа хүлээгдэж байж байгаа учраас одоо програм дээр эртнээс хэдүүлээ сайхан ажиллаад юмаа эрт зөвшөөрүүлээд авах хэрэгтэй гэж зөвлөх байна. За ерөнхийдөө бол шинэ систем дээр бол тайлан авах ажлыг бол ерөнхийдөө нь бол ярьчлаа. Тэгээд одоо бас нарийвчлаад одоо бас нэг дундуур нэг янз бүрийн ажил одоо тайлбарлах гэдэг ийм ажил гарах юм бол бид хуучин системийн энэ заавар бичлэг гэдэг хэсэг дээр бас жижиг видео хичээлүүдийг байршуулад явъя. Дээрээс нь төрөмжийн бодлого зохицуулалтын газрын PCSP.gov.cgmn гэдэг вебсайт байгаа. За энэ PCSP.gov.cgmn-ийн цахим систем гэдэг энэ хэсэг дээр видео хичээл байршуулад явж бай. Мөн одоо болвол энэний бас нэг зарим нэг хэсэг дээр нь бас цонх байршуулад видео хичээлийг тав хүнд хүргэх ийм боломж байх нь үгүй. Энийг бас судлаа. Гэхдээ энэ бол нэг портал систем буюу иргэд олон нийтэд зориулсан систем учраас энэ дээр ч хамаагүй видео хичээл байршуулж бараг болохгүй байх л гэж бодоод байгаа юм. Тэгэхээр бол саяны тэр хуучин системийн гарын авалгууд тэгээд манай байгууллагын цахим веб хуудсан дээр одоо видео хичээлийг байршуулаа явъя. За энэ иргэдэд зориулсан юм дээр бол иргэд олон нийт нөгөө дуудлагуудтайгаа хэрхэн авах уу, түрээсийн сонгуульч шалгуултандаа яаж оролцох уу гэдэг юмнуудаа бол эндээс хараа явах боломжтой гэсэн үг. За хуучин систем дээр ажиллах талын видео хичээл бол угаасаа бүгд байж байгаа. Тэрийг бол хуучин зарчмаараа яг адилхан ажиллаж байгаа учраас энэ дээр бол ямар нэгэн асуудал бол гарахгүй байгаа. Ер нь хуучин систем дээр бол нэг их ноцтой өөрчлөлт янз бүрийн хөгжүүлэлт ороогүй учраас одоо үр дүн бол яг хуучин хэвээр явж байгаа гэсэн үг. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. За тэгээд дараагийн цаг үетэй холбоотой нэмэлт хөгжүүлэлтүүд байвал та бүхэнд мэдэгдээд явъя. За баярлалаа.